гэл. Чинээ гэл. Би нөгөө одоо эхэлсэн байгаа шүү. За. За ороймонд манайхан одоо энэ нөгөө бичлэг нь явж байгаа. Одоо логонгууд эхэлж байна. Одоо бичлэгч нь эхлэнгүүдээс татаад оруулж байгаа юм чинь. Зөв. Тэгээ би нөгөө X дээр янзлаа ичихгүй. Одоо ингэ болсон. Эхэлсэн үү? Одоо лог эхэлсэн. Ороймонд манайхан сар шинийн бүрийн сайхан шинэлцгээс нь төвжрөл дунд эхэлж байна. Тэгээд бид улсын төсөв эдийн засаг инфляц юу болоод байгаа юм бэ гэхлээр өчигдөр бол Монгол улсын ерөнхий сайдыг өдрийн сонд нүүр дүрээ ярилцлага өгсөн болохоор нь улсын төсвийн талаар Монгол улсын эдийн засаг хойш ирээдүйн тухай хүмүүсийн амьдралын тухай ярих юм баг гэсэн чинь манай хүн тэр дүлгэн гэдэг нэг сэтгүүлч жүжигч эмэгтэйтэй кофе уух тухай яруу найргийнхаа номыг гаргах тухай дээрэс нь мөнхийн хаан байх тухайга нэг тийм л юм ярьлаа. Харамсаж байгаа. Энэ нэг 0 эрдмийг ийм хүн гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ Монгол улсын энэ иргэд бид өөрсдөө энэ хувь тавилангаараа тоглож байгаа шүү. Тийм болохоор харамсаад өнөөдөр энэ тухай яригээд эдийн засгийн ухааны доктор Доодор Чахаага ураад алей хоёлоо нэг Монгол улсын эдийн засаг энэ талаар яригээд урьдсан байгаа. Тэгээд би өнөөдөр ярихээс илүү их асуугаад явъя гэсэн бодолтой. Та нарт маань ч хэрэгтэй байх гэж. Тэгээд Монгол улсын төсөв гэдэг юм бол эдийн засаг гэдэг юм бол ингээд инфляц гэдэг юмдаа идэгдээд ингээд Венесуэлийн араас яваад байгаа гэдгээр хүмүүс Венесуэл гэж ямар улс байдгийг тэргээд ойлгохгүй байх шиг байгаа. Би бол энэ уртлын өн дээр ярьж байсан халтар царайд киногоор бүгдөө харсан бах уу. Тэгээд тэр улс чинь одоо хогийн сав болоод нэг хил мах авахд 14 сая боливараар авдаг болсон байх жишээ нэ. $1 тэмцэх мөнгөнд тэмдэгт нь боливар нь 6 сая 400 мянган боливар болсон байсан. Тэгээд би нурдлын дүндэр лавдэр хэвчээд ингээд эдийн засгийн сүрдэг юм байна. Тэгээд тийм болохоор яг би мэрэгжлийн нэг энэ манай улсын хурлын дэд даргын зөвлөх Доодор эдийн засгийн ухааны доктор Доодор Чахаага хуурсан байгаа. За тэгээд Доодор Чах сайхан хавчж гин хоёул яриагаа ингээд сайхан хавчж гин. За сайхан шинэлв. За гарч яах. Тэгээд юу бид төрж яриа эхлэхээс өмнө нэлээ яалаа. Энэ 2000 за би шууд эндээс явчмаар санагдаад энэ манай хүн ийм ярьсан байгаа. 0 эрдэнэ. Ерөнхий сайд маань 0 эрдэнэ нэг ийм ярьсан байгаа. Манай улс 41 их 80 төгрөгний юутай байсан гэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүн 41 их 80 байсан. Одоо бол 80 их 80 болсон. Та нар 40 бетантай байсан бол одоо 80 бетан тавьцаа. Ингэж эдийн засаг тэлсэн гэсэн юм ярьлаа. Тийм тэлсэн боломж байгаа юу? За тэг би яриа мэрэг сонсоогүй л да. Тийм ярьсан бол одоо харамсалтай байна. Энэ Монгол улсын одоо өдөрдөж энэ улс орны өнгөтэй өөдтэй байх, энэ улсын эдийн засаг яаж байна, энэ өрх нь ямархуу амьдралтай байна гэдэг зүйлийг ярих ёстой хүн ийм тоо яриа сууж ийн гэдэг бол ичмэр. Наа чинь одоо эдийн засаг мэддгүй хүний ярьдаг тоглолтоо 40 их 80-аас 80 их 80 болсон уу болсон. За тэгвэл энэ хугацаанд 2 жил гэж байна. 3 жилийн хугацаанд гэж. 3 жилийн хугацаанд. 3 жилийн хугацаанд тэгвэл таны юу штэ 1000 төгрөгөөр авдаг сүүч 2000 болсон. 2000 төгрөгөөр авдаг талах чинь 4000 болсон. Тэгэхээр чин дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 2 дахин өссөн. Энийг ингээ харах юм бол ард түмний амьдрал чинь 2 дахин ядуу болсон. Ийм юмар бахархаа сууж ийн гэдэг ич хэвтэр байхгүй. Би арай би уншааг болохоор мэдгүй. Тэгтээ бол ийм ярддаг ерөнхий сайдаар удирдуулаа явж ийн гэдэг чинь юу вэ? Гамшиг байхгүй та. Энэ яагаад энэ ерөнхий сайд нь олигтой зөвлөх эдийн засгийн зөвлөх авдаг. Яагаад энэ ич хэвтэртэй ийм ярьж авч шившиг болж байгаа. Би өмнөхөр нэг үгэлд ойлгохгүй. Тэг нэг ийм ярьж чинь. Тэгээд энэ хүмүүс бол ойлгохтой бол би бол ойлгохтой хүмүүс жоохоо би ойлгохтой. Миний амьдрал 2 дахин сайжирсан л байх хэрэгтэй гэж ойлгоод байна шүү дээ. Гэтэл эсэргээрээ болчоод тэгээд энэ чинь одоо яах юм бол эдийн засгийн тэлэхээр ингээд хүмүүс нь ядуу амьдрал гэдэг юм болоо гэж ойлгоод. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэмждэг арга бий. За би нэг нийтлэл ütсэн байгаа. Тэр нэг 5-6 сарын өмнө ütсэн байгаа. Яг ба штэ ийм зэрэгцүүлэх хүнээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг
ингээд авч үзэхээр би тэрэн дээр би одоо санахгүй тоог нь үзэхээр хэдийгээр одоо 2 дахин нэмэгдсэн боловч наа чи яг ингээ 2 3 хаан их найдаар нэмэгдсэн ийм төв төр харагдана. Зэрэгцүүлэх хүн гэдэг нь шүү дээ те 10 одоо манайх чинь одоо 15 оны үнээр зэрэгцүүлэх үнээр аваад үзэхээр бараг нэмэгдээгүй байгаа. Валютаар аваад тооцох юм бол бараг нэмэгдээгүй байгаа. Зүгээр нөгөө төсөв мөнгөний буруу бодлого явуулаад валютыг нь ханш нь 2 дахин өссөн иргэдийн хэрэгэлдэг одоо өргөн хэрэглээний бараа болоод үйлчлэг нь 2 дахин нэмэгдсэнийг л наа чи харуулж байгаа юм. Маш буруу бодлого явуулаад дотоодын нийт бүтээгдэхүүн ингээ хөөсөр харагч. Наадах чинь валютаар харах юм бол ерөөсөө нэг өөрчлөгдөөгүй байгаа. Тэр зэрэгт миний яриад байгаа зэрэгцүүлэх үнээр үзэх юм бол наа чи огт өөрчлөгдөөгүй ийм дүр зураг харагданаа. Тэгэхээр одоо ахиж ийм буруу зураг юм ярихгүй байх гэж би одоо ерөнхий сайд зөвлөмөр байна. Одоо хэрвээ сонсож байгаа бол ойр дотны хүн амьтан байвал одоо хэлэх хэрэгтэй одоо ич хэрэгтэй шүү дээ. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүн хэд болны тоогоо мэдгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүн чинь тэгж гайхуулах тоо биш байхгүй юу? Валютаар хэмжигддэг тухайн улсын одоо эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг хэмждэг хэмжүүр болохоос биш. Тэр одоо юу гэдгийг их мундаг одоо юу хийгээд үйлдвэрлэлийг хөгжүүлээд нэмээ өртөх маш их 2 дахин үйлдвэрлэдэг болоод тэгээд одоо нөгөө доллар нь яг юу гэдэг тэр тухайн үе одоо 3-4 жилийнхээ өмнөх үе шиг одоо 2000 төгрөг байгаад тэгээд 2 дахин нэмэгдсэн бол өөр хэрэг. Наа чин валютаа дагаад бүх юмных нь үнэ өссөн учраас бүх юм ингээд Монгол төгрөгөөр ботхоор ингэж хөөсөрч харагддаг байхгүй. Тэгэхээр энийг ойлгохгүй байна. За манай тэр эдийн засгийн сайд ган төмөрч гэсэн 10,000 доллар төгрөгн мөргөн гэж гачин юм ярьж. Энэ бол одоо чивтэртэй юм байхгүй. Би өмнөөс нь ичдэг энэ эдийн засаг мэдгүй байж болно, мэдгүй байж болно. Зөвлөх аятайхан зөвлөх авчгаа гэж зөвлөмөр байна. Наад Монгол улсын байж тэ 1 хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг байж тэ заа юу. Зөвхөн нүүрсний үн орлого өндөр байгаа үед л тэгж нэмэгддэг болохоос биш нэмээ өртөг бүтээгээд хэрвээ 10,000 доллар хүргэжээвэл зөв. Бид нар байж тэ нэмээ өртөг хийгээд экспортод асар хэмжээний бүтээгдэхүүн гаргаад иргэд нь орлоготой болоод ажиллах хүмүүсийн тоон ихсээд ингээд 10,000 долларт хүргэжээвэл энийг харин бахархаж ярьж болох ёстой болохоос биш нүүрсний одоо үн зэсийн үнийн нэмэгдлэр ингээд тэрийг иргэдэд хүрэхгүй орлогыг ингэж нялзааж ярих бол одоо хамгийн гудамжтай одоо улс төр чүнд байж болохгүй асуудал байхгүй. Энийг бол захын одоо юу мэдэн шүү дээ эдийн засгч мэдэн дандаа ингэж иргэдийнхаа тархив уудаг энэ бид нар ч одоо 30 жил зах зээлийн нийгэмд явж байгаа улс орон мөртлөө 30 жил явж байгаа мөртлөө ингээд тархив уудаг ард иргэдээ хуурдаг ийм үг хэлэхдээ энэ ард иргэдээ чи амьдрал туйлын хүнд байна. Тийм мөнгөний бодлогын хорооны одоо орон тооны бус гишүүн болоод сая анхныхаа хорлоо хийлээ шүү дээ. Энэ дээр эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байна. За бид нар урд нь одоо Монгол улсын гадаад дур 35 тэрбум нэг иргэнд 35 сая төгрөг ноогдож ийн ПИПА аюул боллоо 16 онд нөгөө Монгол ардын намч нь нэг хүнд 15 сая төгрөг ноогдож ийн одоогийн шийдэд өгнөсөн 35 сая болчихлоо. Ингээл хэрүүл маргаа хийгээ яваад байтал өрхийн орлого туйлын хүнд болсон байна. Тэтгэврийн ахмадуудын зээлийн нөхцөл байдал туйлын хүнд болсон байна. Монгол улсын арилжааны банкуд нь 35 их найдын зээл гаргасан байна. За энэний 20 их найд нь хэрэглээний зээл. Хэрэглээний зээл. Өөрөөр хэлэх юм бол Монгол улс нэг сая иргэнтэй гэж сая өрхтөө гэж үзэх юм бол нэг өрхөд 20 сая төгрөг ноогдож ш зөвхөн хэрэглээний зээл. Тэгэхээр эн чинь зөвхөн улс орны өрөөс гадна энэ өрх гэрээ чинь хэмжээшгүй болцсон амьдрал туйлын хүнд болцсныг энэ дүнгээс харж байна. Тийм ч учраас сая бид нар тэр хэрэглээний зээлийг хязгаарлах. За тэр ахмадын тэтгэврийн одоо тэр зээлийг хязгаарлах ийм одоо хориг тавьж өглөө шүү дээ. 3 том шийдвэр гарсны нэг нь болохоор 2 бодлогын хөг 2% нэмсэн, нөгөө 2 нь болохоор хэрэглээний зээл тэтгэврийн ахмадуудын зээл дээр одоо ингэ тодорхой хэмжээний хязгаарлалт байвал энэ дээр ч нэг юм гарсан. Одоо яг таны наад юм дээр чинь энэ ялангуяа манай энэ репортер үзэлтэнгүүд л энийг авиг шүүмжлээд байгаа юм л та. Хэн хаанаас зээл авах нь бол тэр хүний асуудал. Тэгээд энийг ингээ хязгаарлахаар сайн болдог гэж ямар ч төгнө хэлсэн байл гэдэг юм л та. Энэ яагаад хязгаарлах ёстой вэ гэх. Тэгэхээр ийм л дээ. Энэ дэлхийн одоо бүх улсуудынхаа ингээд жишгийг ингээд хараад үзэхээр
Олж байгаа орлогынхаа 50% дээш зээл авч болдгоо. Олж байгаа орлогод. Яа тэгэхээр тэр 50% нь тэр хүн чинь амьдрах наад захынхаа хоол хүнс авах хувцсунраа авах гэдэг юм уу те ийм хэрэгцээ байдаг. Гэтэл манай иргэдийн чинь баг дийлэнх нь одоо эдийн засгийн боловсролгүй шүү дээ. Зээл олж байгаа шууд авчдаг. Зээл авч идэл нэг өдөр одоо нэг сайхан худалч улс төрчин гарч ирээд зээлийн тэгэлдэг гэсэн юм толгойд нэм бодол суудсан. Манай энэ юу ч мэдгүй улс төрчөнд зээл тэгэлдэг юм хэд хэдэн юм кейс байна шүү дээ. За энүүдээ ингээд ард түмэн итгэцэн учраас одоо зээл олж бол хамаагүй ингэ зээл авдаг. Өөрийнхөө амьдралыг ойлгохгүй энэ одоо амьдралын одоо наад захын одоо хүнснийхээ орлого хэдэн төгрөгөөр одоо бид нар хүнс авах хүлээ яах их хүлээ гэдэг мэдэхгүй байдалтай. Одоо миний яриад байгаа энэ зээлийн чинь энэ хэмжээ бол их замбраагүй болсон биш. Нэг өрхөд 20 сая төгрөг гэдэг чинь амар их мөнгө байхгүй. Одоо тэтгэврийн ахмадууд тэтгэврийн одоо зээлийг төлж чадахгүй дахин сунгаад ингээд мөнгө авч чадахгүй ингээд явж шít. Одоо энэ байдлаараа хэрвээ бид нар явж байгаад нэг нөгөө хэлэхэд юу гэдгийг тэтгэврийн ахмадууд нь өсөөд өччихээ гэдэг ийм сонсгоё гэж үнэхээр харамсаж байна. Тийм ч учраас би саналж гаргасан Монгол банкнаас ч хүртэл тооцоо судалгаа хийсэн байлээ. Энэ өрхийн зээл, хэрэглээний зээл замбараа алдлаа гэдэг ийм шийдвэр гарлаа шүү дээ. Тэгээд нөгөө талаасаа одоо энэ арилжааны нэг 10 банк байгаа юм. 12 3 банк. За энэ банкуд чинь зээлийг юунд гаргах вэ гэхээр энэ ард түмэн одоо амьдрахын тулд зээл авдаг биш. Энд чинь аж ахуй нэгжид өгж явах хэрэгтэй зээл байхгүй юу? Аж ахуй нэгжид ажлын байрыг бий болгоод нэмүү бүтээгээд нөгөө нэг наад нөгөө хотлоо ярддаг улс төрчдөө чинь дотоодын дэд бүтээгдэхүүн нэг бажуудгаар нь нэмүүлж яхад энэ мөнгө явж явах ёстой байтал эн чинь манай ард түмэн нийтээр одоо ядуу учраас зөвхөн зээлээс зээлийн хооронд амьдарч шít. Тэгэхээр энэ дээр нь бас одоо анхаарах ёстой гэсэн ийм зүйлийг би одоо хэлхийг хүсэж байна. Түүнээс аваад ингээ хайчих юм бол энэ нэг өдөр одоо нэлээд халуун хүн хүсэж өгсөн энэ тэнд баларсан юм гараа шүү. Одоо байдал туйлын хүнд байна. Юу улсын өртөө байх вэ? Энд чинь өрх гэр тэтгэврийн ахмадууд бүгд өртөө болсон байна шүү дээ. 500 мянган одоо тэтгэвэр авдаг ахмадуудын 270 зээлтэй байна. Тэр зээлийн ингээд судлаад үзэхээр юунд авч ийн гэхээр хүүхдийн сургалтын төлбөрт авч ийн, машины зээл авч ийн гэсэн ийм дүн гарч байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр ахмадууд өөртөө өрөөс авахгүй дандаа энэ одоо юу гэдэг нөгөө ажилгүй хүүхдтэй яадаг нэг машин авч өгөөд алтуур хийлгэнч гэдэг юм уу гих мэтлэнгээр хөөрхөн хамаагүй байдgal зориулж штэ. Тэгтэл нөгөө хүн чинь хөөрхөн амьдрах шаардлагатай байдаг, хувцсанаар өмсөх шаардлагатай байдаг. Энэ мөнгө нь хүрэхгүй ш. Тэтгэврийн мөнгө гэдэг бол ерөөсөө хамгийн минимальны хамгийн бага одоо амьдрах хүний амьдрах мөнгө болохоос тэнд одоо зээл авах мөнгө ерөөсөө биш байхгүй юу? 400 500 мянга 700 мянган төгрөг сард юм чинь хүнсэндээ чүү ай хүрхэл ийм мөнгө юм байгаа шүү дээ. Гэтэл манай энэ ахмадууд ч хөөрхөн хамаг байдгаа аажид үр хүүхдүүд юундаа ингэ зориулаад ядсан өөрсдөө орлого байхгүй, имиж авч ууж чадахгүй, үл хагас үлсгэлэн байдалтай байж шүү дээ. Тийм учраас ийм шийдвэр гарч байна. Үнэхээр харамсалтай байна. Энэ бол улс орныг удирдах чадахгүй байгаа юм бодож жишээ байхгүй юу? Өрх болгон 20 сая төгрөгийн өртөө болж байгаа юм шиг хуваахад ер нь бол за мэдээж гэхдээ зарим өрх зээл авах улсууд нь бол бусд нь дээр нэмэгдээл бодогдно гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ юу шүү дээ чимба. Наа чин би зөвхөн арилжааны банкын зээлийг ярьж байна. Банк ус санхүүгийн байгууллагын зээл байна. Тэр нь статистик гардаггүй учраас мэдэхгүй байна. Ломбардын зээл тэр чигээрээ иргэдийн зээл байна. Тэр статистик гардаггүй учраас хичнээн ломбард нь хичнээн иргэд нь юма тавиад зээл авч байгааг бид нар мэдэхгүй байна. Хоёр дээр нь одоо энэ юугаар сошиал нийгмийн сүлжээр энэ зээл өгдөг энэ юунууд аппликейшнууд маш их гарч ирж шүү дээ. Гэх мэтлэнгээр энэ 20 саяар тогтохоор хэмжээний зээлтэй байна шүү дээ. Энэ хүмүүсийн амьдрал уулнууд бол нөөдрөдний ярьж байгаагаар бол 2 дахин тэлцсэн байгаа шүү дээ. Хүмүүсийн амьдрал бол 2 дахин сайжирсан байх хэрэгтэй. 2 дахин дордсон бодит жишээ болчиход байна л да. Тэгээ бас нэг юм ярьж байгаа. Одоо энэ үндэсний баялагын сан гэдэг нэг энэ сан эдэр хууль баталсан шүү дээ. За энэ бол хамгийн сайхан зүйлээ одоо ийм Монголиор руу ороод тэгэл үндэсний баялагын сангийнхаа мөнгийг хянаал ингээд жаргаж өгөх юм бахаа. Тэгээд тэр үндэсний баялагд энэ ард түмний баялагыг цөөх хэдэн гэр бүл аваад байгаа болохоор энэ ард түмнийхээ баялагыг тэнцүү байхын тулд 34-өөс 50% авнаа. Бид аль нэг компанитай муудалцаад байгаа юм биш гэж нэг юм ярих. Нөгөө талдаа хөрөнгө оруулалт татна гэж яриад байгаа. Энэ хоёр хоорондоо яаж ойлгох холбоотой байгаа. Вирус ойлгохгүй болж байна. Тэгэхээр юу ард түмэнд одоо энэ баялгаа өгнө гэдэг бол Венесуэлийн одоо уриалга шүү дээ. Ард түмнийг одоо
өөрийнхөө талд оруулах улс төрчдийн одоо ийм уриалгалда. Тэгэхээр баялагийг удирдах ёстой, зүйлс удирдах ёстой болохоос нийтээрээ хүртэнэ гэдэг бол одоо тэнэглэл байхгүй. Бидний ярьдаг Норвегийн одоо баялагын сангийн хууль ба шүү дээ. Баялагын санд бол энийг бол нийтээрээ одоо хувааж аваад идээд байх юм бол энэ Норвег алийг хязаа бодоо болцсон байгаа. Энэ Норвегийн санг судлах гээд манай сүүлийн 20 жил баг хэдэн мянган дарганаар явсан юм бидээ. Тэгээд тэр ганц учрыг ойлгуулгүй ирсэн байгаа юм л да. Тэр юу гэхээр ямар ч одоо баялагтай улс орон нүүрсээ зараад байгалийн хийгээ зараад мөнгө болоод тэрийг шууд зах зээл рүү хийж болохгүй. Зах зээл рүү хийх юм бол нөгөө инфляц гэдэг чинь бий болно. Улс орныхоо эдийн засгийг сөөрүүлдэг байхгүй юу? Энийг одоо хүртэл мэдэж ирээгүй байгаа. Тэгэхээр одоо энэ хүмүүс ч яриад шүү дээ. Нүүрсээ зараад мөнгө олонгууд л ингээд тараагаал идээд тараа их л гой сонсогдно л доо. Тэгэхдээ өнөөдөр би одоо ингээд өнгөрсөн жил чинь одоо 2-3 удаа 100 мянган төгрөгөөр бидэрт өгчлөө шүү дээ. Одоо евро. За тэгэхээр одоо тухайн үед их л гоё л байна л да. Одоо нэг 5-10 цаас ороод ирлээ. Юу гэдэг хүнс юу дуртай юм авч идэж чинь байгалийн баялагаасаа хөвтөж чинь ингээд баярлаад. Гэтэл чинь нэмэн бүтээгээгүй мөнгийг шууд зах зээл рүү оруулахаар миний хийж байгаа талх өнөөдөр одоо 2000 байсан бол 6 сарын дараа 3000 болоод би бүр хүндэрч байгаа миний амьдрал. Тухайн үед одоо би 100 мянган цаас аваад байгаа боловч нэгдүгürt юм байна. За хоёрдугаарт ямар одоо асуудал байдгийг гэхээр энэ баялагын санг удирж байгаа улсууд нь шүү дээ те. Зүгээр энэ нэг намд явж байсан шүлсэн өсрөгөөд намын ураа яриа тэр хүн сайн энэ хүн сайн гэдээ ярьж байсан хүмүүс удирддаг. Манай Монголын төсөвт 22 сан байдаг. Тэр санг удирддаг сайд нар ямар шившгтэй удирж ясныг бид нар ойрын жишээнээс татах боловсролын сангийн зээл байна тийм үү? Тийм, жидүү байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан байна. Тэр газар тариалангийн сангийн бүгдээрээ хулгай дээрэм. Тэгэхээр ерөөсөө тэр баялагын сан нэртэй ингээд нэг талаасаа бол эдийн засгт айгүй хортой тийм үйлдэлүүд хийж, нөгөө талаасаа ингээд дандаа сайдаар хариуцдаг. Энэ чинь сангийн сайд нийгмийн хамгаалалт ингээд хариуцдаг ийм байгаа. Тэгэхээр нөгөө 22 сан чинь 24-5 сан болчихжээ. Тэгээд ямар ч одоо боловсрол мэдлгүй санг удирдах, санг арвижуулах, улс орны эдийн засгт хоргуугаар одоо энийг удирдах ийм боломж бол байхгүй байхгүй. Зүгээр яг сонсохдгоо бүгдөө хувааж идэ. Гарч ирсэн л тэдэн хувийг аваад идээд яад идэн гэдэг бол энэ бол шүү дээ. Хувааж идэх гоё тийм үү? Гэхдээ эн чинь тодорхой хугацааны дараа улс орны эдийн засгийг бодоо болгодог байхгүй. Чиний хэрэгжилж байгаа инфляцаар дамжаад идэж ууж байгаа бүх юм чинь нэмэгдэн, үйлчлэгээ чинь нэмэгдэн гэдгийг л одоо харуулж байгаа. Би нэг ганц жишээ та нарт дурдж өгье энэ дээр. 2020 онд одоо ахмадуудын зээлийг тэглэсэн. Маш гоё шийдвэр гарлаа гэдээ алга ташаад ингэ. Тэр үед биш ахмадууд нэг 750 тэрбум төгрөгийн зээлтэй байсан. За зээлийн тэглэсэн ахмадууч бөөн баяр болсон, хүмүүсч бөөн баяр болсон. Их гоё шийдвэр байгаа. За энэ юунууд бус нь хулгай хийж байгаа та нар идэхгүй яах юм гэдэг байдлаар хүмүүс айгүй сайхан хүлээж авсан. За ингээд асуудал шийдэгдсэн үү? Одоо 3-4 жилийн дараа ингээд харсан чинь нөгөө ахмадуудын 750 тэрбум төгрөг байсан зээл чинь 1.9 буюу 3 дахин нэмэгдсэн биш. Өөрөөр хэлбэл асуудлыг огт шийдэж чадаагүй. Нөгөө мөнгө хөөцрүүлээ хайцсан учраас ахид зээл аваад энэ ард түмний чинь ингээд сүрүүлээ хайцсан. Юмных нь өсчихөр те. Тийм, юмных нь үнэн өсөөд асар өндөр зээл аваад ингээд нөгөө нэг гой шийдвэр чинь нөгөө ахмадуудаа бүр 3 дахин илүү өрөнд оруулсныг өнөөдрийн өндөрлөгөөс харж байгаа. Тухайн үед хүн ихлэх юм бол ойлгохгүй байсан. Тийм ч учраас одоо энэ тэтгэврийн зээл дээр тодорхой хэмжээний шийдэл гаргахгүй бол энэ ахмадуудын чинь амьдрал хүндрэлээ, тэтгэврийг тэглээ, эсвэл одоо халамж тараагаад, эсвэл мөнгө тараагаад баяцсан улс орн дэлхийн 200 улс дотор нэгч байхгүй. Нэмүү өртөг бүтээлгүйгээр зах зээл рүү их хэмжээний мөнгө нийлүүлнэ гэдэг бол улс орноо сүрүүлж байгаа, эдийн засгаа сүрүүлж байгаа бодижсэн. Энийг бол захын тэнэг мэднэ. Харамсалтай Монголд одоо огт ойлгохгүй ингээд явж шүү дээ. Энэ бол харамсалтай байна. Монголд захын тэнэг алгатай. Жинка Батлага нэг одоо таны ярьж байгаа юм дээрс төсөлж ярих гэдэггүй юу? Жинка Батлага чинь баялаг бүтээн нэмүүртэг шингээгээл ажил дэрэн парк гэдэг нэг юм хийх гээд одсон. Тэнцээ тэр нөгөө нэг аршин үйлдвэргээл дархантай өөр атсан шүү дээ тий. Тэрийг хийх гээд оролцсон Жинка Батлагын тэглүүлсэн юм.
Тэгээ чин нэмүртэг шингэж болохгүй юм шиг байхаа. Нэмүү өртөг шингэх үйлдвэрлэл байгуулна гэдэг юм шүү дээ. Хин нэгэн ус төрчин хийдэг ажил биш байхгүй. Хин нэгэн ус төрчих мондг юм сэтэл гоё юм парк барайл тэгэхээр л одоо ингээл нэмүү өртөг зөвхөн хувийн хвшлийг л дэмжих хангалттай. Хувийн хвшлийг дэмжиж хөнгөлөлтөө зээл олгочих юм бол хувийн хвшил хинээс асуулгаар хамгийн ухаалаг шийдвэр гаргадаг. Улсын өмнөөс энэ сайд дарга нарын төрийн шийдвэр бол хамгийн тэнэг байдаг шүү дээ. Тийм учраас бид нар бүх юмыг төрөөр шийдэх гэж ингэж явж байгаа нь харамсалтай нь бол улс орныхаа эдийн засгийг одоо будаа хийх, ард иргэдийнхээ амьдралыг одоо сүрүүлэх, өрхийг зээлтэй болгох, ахмадуудаа одоо амьдрах аргагүй болгох, уух эмгүү болгох, идэх хоолгүй болгох, өмс хувцсгүй болгох ийм шийдвэрүүд гараа яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо хувийнхаа хвшлийг дэмжих ёстой гэдгийг л одоо нэг баялагын сан дээр бид асуусан шүү дээ. Тэгээд энэ баялагын сан маань ингээд 34-50% авчихна гэчихэд хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг хаа. Хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг тэр мега төслүүдээр ярьж байлаа. Би тэгт нь яг хэлсэн. Хөрөнгө оруулна гэдэг нь шүү дээ, тэ хөрөнгөтэй хүн орж ирэх гэж шүү дээ. Хөрөнгөтэй хүн мөнгөө нэмэгдүүлэх тийм боломжтой хууль эрх зүйн байна шүү дээ, тийм үү? Хууль эрх зүйн хэрвээ би ингээд 10 сая доллар оруулахад хизээч дээрэмдэд авчдгоо, хизээч нөгөө хууль нь өөрчлөгддгөө ийм бодиттой нөхцөл дээр мөнгө оруулна гэж орж ирдэг. Гэтэл манай хууль эрх зүйн нөхцөл байдал нэг улс төрч гарч ирэл хяартал нь юугийн шийдвэрээ өөрчилдөг. Ийм говьмтгай улсад хизээч одоо гадаадын хөрөнгө оруулж ирэхгүй. Нэг, хоёрдугаарт авилгалаар бид нар Бангладеш энэ Шри Ланкатай зэрэгцээ явж байгаа юм. Тэгэхээр авилгалаар ийм авилгалтай газар бол гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй байхгүй. Энийг бид нар одоо сүүлийн одоо 11 оноос хойш 15-6 жил харж шít. Зүгээр жаахан юун дээр л одоо байгалийн баялагтай тэр байгалийн баялаг дээр л оюутлахол хамгийн сүүлд нь орж ирлээ те. Түүнээс ерөөсөө ийшээ бол ямар ч тийм эрүүл ухаантай магадгүй харт амь хэрэгэлдэг согтуу хөлж хүмүүс юу оруулж ирж магадгүй. Түүнээс нь чинь мөнгөө нэг ус руу оруулах бүх одоо биднээс илүү судалдаг байхгүй. Хуулиа яаж өөрчилт юм байна, ус төрчдийн авирын ямар юм байна, сонгуул болохоор солиор тараад юм байна. Гинт одоо сонгуул болохоор нэг юунд санал авахын тулд магадгүй одоо дээрэмдсэн шүү дээ. Нөгөө ахмадуудын чинь зээлийг яг тэр юу вэ? Цагаан салхитны мөнгөний ордод чинь их хурлын дарга нь хар хуц өмссөн буурсан шүү. Гэхдээ чинь их хурлын дарга чинь хууль баталдаг болохоос шүү дээ. Чи боёо кино тоглоод ингэ явж ийм усад хин ямар тэнгэн хөрөнгө оруулах юм бэ? Тэгээл хөрөнгө оруулалт татаад мега төсөл явна тийм байхгүй. Тэрийг бол би одоо баттаа хэлж чадна. Би угаасаа л ярьдаг. Ийм яриа болцсон байна. Ахаад хоёулын 0-ны яриануудаас би магадaltaж асуугаад байгаа шүү. Та одоо ерөнхий сайд байсны хувьд легаси үлдээж байгаа, ямар легаси үлдээж гэнэ гэж харж байна гэсэн чинь. Намайг миний хойд үеийнхэн бол 14 том мега төсөл явуулсан. Агуу ерөнхий сайд байсан юм байна. Үндэсний баялагын сандаа баялагын арт төмдөө тэнцүү байгаа төгс агуу ерөнхий сайд байсан юм байна л гэх юм байна гэжлээ. Энэ 14 мега төсөлийг хаанаас санхүүжүүлнэ гэсэн бэ? Улсын төсөвтөр тийм мега төслийн мөнгө тавьчихсан юм уу? 14 мега төсөл ба шүү дээ. Тодтохлоор өнгөрсөн онд нөгөө 126 гишүүнтэй болгоод тодтохол орж ирсэн юм аа. Тодтохлоор 1.2 их 80 төгрөгийг тавьсан. 1.3 их 80. 1.3 их 80 гэдэг бол асар их хэмжээний мөнгө. Энийг юунд тавьсан гэж зөвхөн тээзүүдээр тавьж байгаа шүү дээ. Зураг төслөөр 1.3 үнэхээр харамсар. Одоо байна шүү дээ тийм үү. Энэ мега төсөл гэж ярихаас өмнө хэдүүлээ зүгээр ингээд ойрынхоо хэдэн жилийг л ингээ харчих л да. За хөрс өх ерөнхийлөгч. Ерөнхий сайд байхдаа 3 мега төсөл. Мега гэж хэлж болох төслийг одоо амлсан. Одоо 14 төсөл амлаад байгаа шиг амлсан. За тэр нь юу гэж? Тэр 3 төсөл нь шүү дээ те. Яста гадаадын нөгөө зээл тусламжаар мөнгө нь ороод ирсэн байсан. За тэр 3 төслийг одоо би таанахт хэлж байгаа. Энэ дархны зам санаж байна уу? Дархны замын бүх мөнгө нь одоо энэ Европын хөгжлийн банкнаас мөнгө нь шийдэгцэн. Тэгэхэд 8 жил тэрийг 200 км газар шүү дээ. Тий. 8 жил ухамдсан заяа. За 1 мега төсөл. Хоёр дахь нь болохоор энэ доллараар өмхийн үнэртэй байдаг энэ юу бохын юу шүү дээ. Цэвэрлэх байгууламжийн одоо мөнгө нь хятадын хөнгөлтөө зээлээр шийдэгдсэн. Энийг хийж чадаагүй шүү дээ. Хоёр дахь нь энэ. Хоёулаа дуусаагүй. Тий, энэ хоёулаа дуусаагүй.
За гурав дахь нь болохоор юу байлаа? Нөө нефтийн үйлдвэр. Тийм нефтийн үйлдвэр гэж одоо энэ Монгол улсыг одоо өрөнд хийсэн зүгээр хувааж идсэн аимшиг юм болгож ажиллаа шүү дээ. Ихлүүлэл одоо 3 дахь мега төсөл чинь нөгөө юу шүү дээ. Ардсан намын үед юунаас авсан? Эдгээс авсан тийм. Эдгээс авсан тэр нь хөрөхгүй байна гэдэг. Одоо 1.5 тэрбум төгрөг хэрэгтэй гэдэг юу ч хийгээгүй байж байгаа байхгүй. Үнэхээр харамсалтай. Энэ ус орлыг ингэ сүрүүлж болохгүй шүү дээ. Энэ яагаад эн чинь зүгээр өчнөө зээл ингээд бид нар ийм 3 мега төсөл одоо эдгээр 3 мега төсөл чинь гуруулаа одоо нөгөө хэлэхэд хэрэгжээг бүх мөнгө нь байж байгаа. Гэтэл 14 мега төсөл чинь мөнгө нь байхгүй шүү дээ. 3 мега төслийнх нь мөнгө нь бэлэн байж хат хийж чадахгүй хонцсон улсууд 14-ийг мөнгө босгоод их мөнгө хаанаас босгох юм гэж асуухаар гадаадын хөрөнгө оруулалтаар хувийн хвшлийнхэн гэдэг ийм хариуцлага гэж байна. Тэгэхээр би хэлж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт чинь те авилгалын соёл болсон ийм газар орж ирдэггүй ма та нар сэр мүдэнэ. Хувийн хвшил чинь бүгдөө одоо будаа болоод дуусчих шин. Хувийн хвшил асар ихээр хаалгаа барьж тэрч хааж штэ. Нэг хэлцд өрөвдмөр. Натаач одоо энэ хувийн дотор 2000 гараа аж ахуйн гэж байна. тэрнээс их байгаа. 40-50 мянгаар хаалгаа. Жилийн дотор гэсэн би нэг тийм судалгаар над судалгаа нөгөө 40-50 мянгаар хаалгаа барьж байгаа. Ийм 3 үйлрэл дараалаад одоо 8 үйлрэл дараалаад нэг тайлаа өгсөн 40-50 мянган компаниудыг амын өрсөн байлаа. Маш олон компаниуд юу хаалгаа барьсан. Надад ч энэ хувийн хвшлийн их уулзж ярьдсан л да. Тэгээд үнэхээр үгээ хэлж байгаа. Энэ улс орнд чинь хэдэн хүнийг цалинтай болгоод ажилуулад амьдруулъя гэд айгүй дэврэн бодлоор явсан. Одоо хаалгаа барихаас өөр аргагүй боллоо ах нь. Зээл олтгой байлээ. Зээлийн хүүн өндөр боллоо. Энэ авилгалын энэ системийг чинь нэвтэлж гарах үнэхээр хүндрэлтэй байна. Үгээ хэлж байгаа байхгүй. Хэрвээ легаси болно шүү дээ. Энэ хойд солонгосын ерөнхийлөгч яг иймэрхүү юм ярьдаг. Бид нар та нарт гоё юм барьж өгнө, ингэн тэгнэ гэдэг. Энийг ч нэ шүү дээ хувийн хвшил хийчих ажил байхгүй. Бид нар төр юу хийх ёстой гэхээр авилгалгүй төр байх ёстой. Бүх асуудлыг шийддэг төр байх ёстой. Татврын дарамт нь бага байх ёстой. Ерөөсөө л ийм энгийн юм хийх ёстой байхгүй. Юу байшин барилга барих, юу уул нөх төрийн ажил биш шүү дээ энэ чинь. Бодлого гаргаад энэ чинь хэрэгжүүлчих юм бол авилгалгүй байх юм бол захын компани энийг чинь хийгээд ашигтай болоо тэр чинь дээгүүр нь явж байгаа машин тэргнээс нь татвар мөнгийг аваад энэ чинь ашигыг тооцоод энэ хууль нь өөрчлөгддөггүй байсансан бол энэ чинь захын хувийн хвшлүүдийн тоон өдөр их тутам цөөрч. Энэ бол хамгийн аимшигтай байхгүй. Энэ нь шүү дээ өнгөрсөн 3-4 жил бол Монгол улс бол маш хэмжээний гадаад өрөөсөө салжих, том төслүүд хэрэгжүүлчих ийм боломжийг бид нэр алдсан. Манай Монгол улсын эдийн засаг бол хүний тархи толгой эргээд нэг их олон экспортын одоо бүтээгдэхүүн хийгээд янз янзын тооцоол хийхээр тийм эдийн засаг шүү дээ. Бид нар нүүрс зис хоёроо зараад тэргээр нь амьдарч байгаа үеийнхэн байхгүй. Тэргээр нь сонгуул болохоор шоодож хэдэн төгрөг тарааж өгөөл ингээл хойч үедээ нэг ширхэгч цент үлдээхгүйгээр ийм бүдүүлэг одоо зан авир гаргаж байгаа ийм үеийнхэн шүү дээ. Энэ өнөөдрийн одоо хэдэн зуун саяар гаргаж байгаа нүүрс өнөөдрийн тэр хэдэн сая тоноор гаргаж байгаа зэсий чинь шүү дээ. Монгол улсын ирээдүйн үед бас үлдээх ёстой мөнгө гэж би ойлгодог. Гэтэл одоо бид нар зөвхөн өнөөдрийн нэг юм намын нэг хэдэн худалч хулгайч нарыг гаргахын төлөө энэ мөнгийг ингэж хайр найргүй үрдэг. Энийг одоо ард түмэн алга тасч хүлээж авдаг. Үнэхээр харамсалтай байгаа байхгүй. Энэ бас нэг легаси үлдээж байгаа юм 5-7 эрчим хүчний төсөл, эгийн голын эрчим хүчний төслийг барина л гэж хэлээ л дээ. Энэ бол ардсан намын үед хийгдсэн. Тэгээ одоо оюутны легаси болчихж байгаа юм шиг байгаа юм. Энэ явах бол та юу гэж бодож байна? Төр хийх бол бас ах нэг 5 толгойг бол одоо ёстой 15 оноос хойш ярьж байна. Одоо өнөөдөр ч 10 жил ярьж байна. Нэг нь юу гэнэ? эгийн гол эрчим хүчний төслийг ярьж байна. Эгийг бол хотлоо авахаа. Эгийн гол ч одоо Оросууд хориг тавиад тэр юу байгаль нуурыг бодоо олох гэж ингээд хориг тавиад дургуутсаад байдаг. Тэгээ бид нар ч одоо энэ Оросуудаас л асууж бүх юма шийддэг ийм л улс төрийн хүчин байж шүү дээ. Тэгэхээр ч энэ одоо би бол наад хоёр ч нь бол итгэхгүй байна. Яагаад гэвэл шүү дээ манай эдийн засаг туйлын хүнд байна шүү дээ. Одоо юу н тэр юм барих мэдэх
Одоо нэг үг 5-6 сард цалин тэтгэрээ өгч чадхааргүй болчиход байна. Одоо энэ Гандаргийн төмөл улсын хурлын гишүү. Одоо улсын төсөв шууд хилцэхгүй бол 1.2 их 80-аар ханахгүй бол Монгол улсын төсөв хүндэрсэн ингээд тэгжэл дээ 3 сарын дотор 1.2 их 80 төгрөгийн алдагдал үлдээчих юм байна улсын төсөв. Тий, статистик ханаад сайжрах уу? За, статистик бол энэ 2 сарын хэлтаа наач 1.2 их 1 сарынх нэг 500 тэрбум төгрөгийн төсөв нь алдагдaltaа гарч ирсэн. Энэ бол амар тоохгүй юу? Тэгэхээр үү шүү дээ, те. Манай Монгол улс нэг байхгүй болсон юм бол төрийн хариуцлага гэдэг юм байхгүй болсон. Яагаад гэвэл сая өнгөрсөн жил төсөв орж ирэхэд 2 наадхаа одоо 2 их 80-аар тань гээд ерөнхийлөгч 20-50 гууд нэг өдрийн дотор 2 их 80-ыг танаад оруулд. Өөрөөр хэлэх юм бол хулгайлахт бэлэн 2 их 80-таа орж ирсэн байна шүү дээ. Тийм байна. За тэгээд эн чинь бусад улсад бол хариуцлага тооцогддог байхгүй. Яахаараа ийм том одоо улс орныг удирддаг эдийн засаг мөнгөний бодлого дотор нь ийм замбраагүй явж дээ. Ийм тооцоол хийсэн бэ гэдэг. Сангийн яамнаас хариуцлага тооцох хүн байна уу? Байхгүй. Энэ нь шүү дээ сангийн сайд нь ажлаа өгсөн байх хэрэгтэй байна. Гэтэл манад ийм хариуцлага байхгүй учраас дураараа дургдгийн ийм жишээ. За би төсөвтөө сүүлийн нэг 10 жил суусан төсвийн ерөн тоонууд 10 жилийн тоонууд бүгднийг чийжэр мэдэн дөө. Тэгээд ийм их муухай юм ороод ирсэн. Энэ төсвийн зардал төсөв улсын төсөв гэрийн төсөв өрхөний төсөв чи яг ижлэхэн байдаг байхгүй. Эхлээд өрхөд бид нар яадаг вэхээр манайх одоо 3 сая төгрөгийн орлоготой гэж тооцоолоод 3 сая төгрөгөндөө л бид нар одоо тулсан тийм зарлага гаргадаг шүү дээ. Тийм айл болгон тийм шүү. 5 саятай бол 5 тэгвэл өөрөнд орж. Тийм тэгэхээр энэ дээр юу харагдаж байна? Эхлээд орлогоо бид нар ингээд зөв тооцоолж шүү. За би цалин тэдийг авдаг. Тэндээс тэдэнд төгрөг аавна гэдэг. Гэтэл манай төсөв болохоор орлого шууд зарлагаа эхлээд тэр сайд тийм унаатай байна. Тийг нь гадаад тэгж явна. Тийм бэлэг өгөнч гэдэг юм уу те. Байр саваа ингэж яана гэдэг байдлаар ингээд эхлээд сайд дарга нарынхаа хэрэглэх мөнгийг зарлагыг ингээд орлогоо тооцохгүй шүү. За зарлага нь ийм өндөр дүнтэй гараад ирэнгүүт хүй одоо орлогоо тооцъё гэдэг байхгүй. За орлогоо тооцохдоо яах вэ гэхээр за наадахтаа дөхүүлж яахгүй бол болохгүй шүү. Хил ам хийн нөгөө хил амтаа усууч нь одоо төсвийн алдагдлыг хашгираад орно гингүүт фантастик зохион бичлэг хийгээд одоо нүүрсийг 83 сая тонныг олборлно тэр нь $129 олборлно гэдэг ингээд худлаа тооцоолцдог. Тэр нь хэлсэн 1-2 сарын настай байдаг байхгүй юу. Одоо ингээд нөгөө $129 тооцоолж ирсэн нүүрс нь $70 хүрхөө байсан байна. Нөгөөх нь нүүрсийг худалдаж авахаа байсан байна. Яг сонгуулийн үеэр бид нар зөндөө хэлжсэн. Та нар худлаа тооцоо хийгээд байна. Наад хятадын чи эдийн засаг саарч байна. Үл хөдлөх хөрөнгийнх нь хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал 3 дахь жилээ үргэлжилж байна. Гангийн одоо үйлдвэрлэл нь ганц нөгөө манай коксч нүүрсийг авдаг. Гангийн үйлдвэрлэл нь зогсож гин шүү. Маш анхааралтай байна шүү. Та нар энэ орлогоо зөв тооцоолж зөндөө хийсэн. Харамсалтай нь нөгөө өөрсдийнхөө хэрэглэх, өөрсдийнхөө дураараа дурах зарлагаа хасахгүй тулд энэ орлогоо фантаз маягаар ингээд дайсаргаад батлаа явцсан. Энэ гор нь ерөөсө 2 сарын дотор ингээд 1.2 зөвхөн 2 сар шүү дээ. 2 сар тий 2 сая. Цаана 10 сая сар юу болох юм? Энэ янзаараа болох юм бол 6-7 их 80-ийнх шүү дээ. За тэмүүлэн гишүүний хувьд бол бас нэг хэлэхэд одоо Монгол ардын намын гишүүн боловч энэ төсвтөр их дуурдаг юм сүрхий гишүүдийн нэг шүү дээ. Ганц 2 мундаг гишүүд байна шүү дээ. Энэ нам харгалзаад байх. Тэр нам энэ нам гэдэг. Би тэ яг үннийг хэлдэг. Тэгтээ харамсалтай нь бол Монгол ардын нам ийм шудраг гишүүдэд орнол чавчаа хайчтай юм байл л да. Нүдэн дээр л удаа хийгээл хайчдаг л да. Тэгэхээр одоо би одоо тэмүүлэн гишүүнтэй бол их олон зүйл дээр төсвтөр санал нийлдэг. Битэр одоо бас уулзаж ярьдаг, төсөв ярьдаг, улс орны төсөв ийм байх ёсгүй гэдэг дээр одоо санал нийлдэг гишүүдийн нэг байна л да. Гэдгээр би ардсан намын гишүүн ч гэсэн энэ чинь нам чухал шин улс орны улс орны амьдрал, энэ ард түмний амьдрал, Монгол улсын ирээдүй одоо бид нар чухал болохоос биш. Өнөөдөр одоо нэг сайд дарга болж аваад баахан мөнгө хулгайлж аваад тэгэл гадагшаа гараа зүхтаач гэсэн ийм бодлоор ийм хонцгийн сэтгэлээр одоо сүүлийн одоо хэдэн миний одоо ажилласан 2-3 дахь парламент дээр ийм муухай байдал үзэгдэж байна. Энэ бол Монголын түүхэнд байж болмооргүй, Монгол улсад байж болмооргүй ийм л муухай зүйл харагдаад байгаа. Энэ нь бол ерөөсөө тийм одоо бүр тийм араншин
ард түмэн цочихгүй тэгсэн энэ хулгайлсан ингээд ярьдаг ийм болоод хөрчлөө шүү дээ. Энэ чинь маш аюултай. Шилийн сайр гэдэг шиг болоо. Тийм шилийн сайр гэдэг. Одоо ерөөсөө тэр шилийн сайрыг чи манайх их хүндэлдэг шүү дээ. Тэр саяхан би нэг цагаан сараа нэг өдөр бас нэг зав гаргаад кино үзлээ. 2 Монгол кино үзлээ. Тэн дээр одоо хятадын тэр 8 ажлыг дээрэмж чинь л да дээрэмдэд мөнгө юм болгоод энэ ард түмэнд өгч байна. Тийм одоо сэтг би тэрийг бол энэ хулгайч нар л хийж байгаа байх гэж бодож байна. Энэ монголчин нь шүү дээ түүхэн нь шүү дээ хятадаас ногоон цагаа аваад дайланбаа аваад хувцас хийж өмсөд ногоон цагаа уугаад яажсэн. Тэгээд тэднийг ингээд орж ирэхээр дээрэмдэд байх юм бол эн чинь юу болох вэ? Эн чинь яг л одоо өнөөдрийн зүгээр төсвөөс ганц 2 юм хосж яхад одоо юу байд ингээд. Одоо төсвийн хулгай биш намайг 16 онд энэ парламентод орж ирж байгаа шүү дээ тий. 100 сая 200 сая хулгай FIFA гэдэг байсан бол тэр өмнө хулгай одоо их найдаар ярьдаг боллоо. Одоо сүүлд нь их найдаар тааддаг. Тэдний их найдаар хулгай хийлээ. Энэ ч одоо бүр арай дэмжиж шүү дээ. Улс орны чинь сүрэл. Тэгэхээр чинь энэ ард түмэн ядуу байхгүй байх юм. Ард түмнийг хуураад ах юм аа. Ингээд жижиг сажиг 5 цаас өгöd толгойг нэргүүлээд хуураад гоё бодлого явуулж. Өөрөөсөө цаана хамаг байдаг болох бүтгүй юм гэж Монголын улсын ирээдүг байхгүй болгож шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Тэгээд улсын төсвийг бүрдүүлж байгаа нэг хэдэн компаниуд байгаа. Та тэр бэд болсон Бацаандан гэдэг нэг нөхрийн яриаг сонсоод байлгүй дээ. Тэр баян зүрх шүү дээ. Бэд таавал шүү дээ. За. Юг нэ? За. Бэд шүү дээ. Бацаандангийн болцсон бэд тэрний яриаг сонсоод байлгүй дээ. Гэхдээ би ерөөсөө тийм нөхдүүдийн яриаг сонсдоггүй байхаа харин та нар бохомчдгийн. Яагаад тэгэхээр тэднээс бол олигтой хэрэгтэй юм мэдээлэл ерөөсөө байхгүй юу? Хүсэн уул уурхай баялаг бүтээгч нар биш ээ. Энэ урд нь улсын хурлын гишүүн уян гэж нөхөр багтаас хэлжсэн. Тавж бүтээж байгаа хүн чинь баялаг бүтээж байгаа. Уул уурхайг чинь ингээл экскаватор ухаад шууд ингээл машин дээр ачаал тэгэл хил гаргаал. Энэ бол бизнес биш. Энэ бол баялаг бүтээж байгаа юм биш гэдэг. Энэ яг тийм байдаг юм уу? Наатуул ч өөрсдөө толгойн таарсан л үг ярьсан байна. Хөөрхөн амтд нэг тиймэрхүү юм л ярих хэмжээний босоод өөрсдөө толгойд нь яг таарж байна. Бацаанд нь таарж байна, тэр уянгад таарж байна. Наадуул ч хөөрхөн өрөвдмөр босоод шүү дээ. Ямар юм мэдх юм бэ эднэр. Энэ улс орныг ингэж сүр манай Монгол улс одоо энэ уул уурхаан баялаг дээр тулгуурсан ийм улс. Энэ уул уурхаан баялаг байхгүй бол уул уурхаан нөөц үздэг. Энэ уул уурхай улс орно ийм улс орно зөндөө байна шүү дээ. Одоо Норвег байна, Аргентин байна. Ингээд тоочих юм бол Сауди Араби юу энэ маш олон улс байна шүү дээ. Тэгвэл энэ дээр шүү дээ. Зөв бодлого явуулж ижил энэ улс орн одоо хөгжин ирээдүйтэй байна. Түүнээс биш энэ улс төрчид нь амныхаа одоо зоргоор би улс төрч болж энэ манай их хурлын гишүүд угаасаа тийм өвчгнөр байдаг. Юу ч мэдгүй усан толгоонууд нэг 5 цаас өгөөд ядарсан ард түмэнд 5 цаасаар хуурж гарч ирчээд өөрөө их мундаг хөнгө очдөг байхгүй. Нэг нөгөө хэлэхэд байна шүү дээ тийм үү. Чээж үчиг суулгаа хийх зөндөө алдаатай бичнэ. 5 дугаар ангийн математикийн шалгаа авах унн заа юу. Ийм л улсуудаар бид нар удирдуулж шүү дээ. Энэ тэндээс хулгай зэлгийн 5 цаас аваад сонгогчдыг хуурч гарч ирээд ийм бүлгэл одоо нам бүгдөө ийм бүлгэл болчихлоо шүү дээ. Ингэж гарч ирчээд ингээд эдрээс юм хүлээнэ гэж байхгүй. Тийм ч учраас би тэр Бацаандан мэтийн юмнуудыг яриг сонсох ч тэр Бацаандан ч одоо эрүүл хүн юу хүн гэдэг би эргэлздэг. Тэгэхээр тэд нар бол юу ч дураараа борж болно. Юу ч одоо ярьж магадгүй зүгээр яг тийм хог новшийн яриа сонсож өөрийгөө нэрвдүүлж өөрийнхөө тархитлагоонд одоо хог новш чих би үнэн үг хэлэх дурггүй. Би тийм хүмүүст бүр ярихыг ч хүсдэггүй. Яриаг сонсохгүй. Тэгээд ийм ерөнхий сайд ингэчлээ тэргүүн шадар сайд эдийн засгийн яамны тэргүүн шадар сайд нь гадны нэг хэдэн хүмүүсийг элчин сайд маяг янз янзын хүмүүс суулгацсан байна л да. Хэдэн хувийнхан суулгацсан. Хувийн хвшээр тулгуурласан эдийн засаг цаашаа явна. Гадаадын хөрөнгө оруулалт бол Монгол улсын суурин эдэр гэдэг ингээд нэг манай он чинь бол саяхан л PC молыг хуймаа өнгө тараа юу зээлэр хүү зээл өгчлөөгөө уурлаад исэн чи манай хүн чинь сая ийм ярьсан сууж байгаа. Энэ засгийн газар чинь нэг бодлого гарах хэрэгтэй юу? Эсвэл ингээд сайд нар ингээ өөр бодлоготой яваа. Засгийн газар нэг бодлоготой байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд яг хоо ямар учиртай юм бол яг хоо тэр нэг жоохон алдаатай юм ярихад хүмүүс хэлсэн юм байгаа. Чи ч ардсан аль намаас явж байгаа хүн билээ гэдгийг сануулсан байлгүй. Тэгэхээр чин одоо гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж хэлсэн байх.
хувийн хвшлийг дэмжих хэрэгтэй гэсэн тийм эрүүл саруулах юм ярьсан байна шүү дээ. Тий. Тэгээ би энэ чинь нэг бодлого явах хэрэгтэй болов гэхгүй засгийн газрыг. За одоо тэгээд нэг Одоо нэг сони асуулт байна. Та сая Монгол тэр төсвийн мөнгөний бодлоготой юу одоо Монгол банкны захирал хавсрын чинь энэ дулааны үн нэмэгдэх, усны үн нэмэгдэх гэд ярьчдгийг Монгол банкны захирлын энэ ерөнхий сайд болсон эсвэл хавсрын чинь үгүй яг наа чинь ийм учиртай. юу болсон юм бэ энэ? Яг сая нөгөө гаргасан шийдвэрүүд шүү дээ мөнгөний бодлого хоролдоод тэгэхээр шүү дээ дулааны үн нэмэгдэн ус цэвэр ус бохрын одоо үн нэмэгдэж гин цахилгааны үн 30-аас 80% нэмэгдэж нөгөө нийт хэрэгэлдэг хүмүүсийн одоо төлөх мөнгө нь ингээд нэмэгдэхээр дагаад инфляц нэмэгддэг. Тэрийг ярьж байхгүй. Тэрийгээ тэгээд жоохон буруу зөрүүл ярьсан байна л да. Түүнээс наа чи инфляц орж тооцогддог. Яагаад тэгэхээр нийтийн хэрэглээний мөнгө нь ингээд өсгөр төлдөг мөнгө нь өсгөр дагаад инфляц өсдөг байхгүй. Одоо жишээ харж цахилгааны мөнгө 80% өслөө тийм үү? Талах хийдэг компани нөгөө цахилгааны мөнгөө отохор чинь тэр чинь асар их гараад ирэнгүүт илүү мөнгөө талах зарж байгаа талхан дээр нэмчихээр инфляц өсчихөж байгаа биз. Тий. Үн нэмэгдсэн тэрийг нь зөв тайлбарлахгүй баданхан шууд тэгээ ярьчихвал хүн ойлгохгүй. Тэгэхээр би ч одоо эрчим хүчний сайдд болцсон бол Монгол банк чинь давхар хариуцаад байгаа юм болоо тэгээ бодчихгүй. Яг нөгөө үйлдвэрлэл явуулахаар наад нөгөө суур үн нэмэгдэхээр талах малах үйлчлэгээний ч үн нэмэгдэн шүү гэдгийг л хэлж байгаа царай нь баггүй юу. Тэрийгээ буруугаар ойлгуулав. Тэгэхээр шүү дээ энэ нөгөө татврын хэмжээ маш ихээр нэмэгдлээ. Ерөнхий би тоог нь одоо хэлэх юм бол энэ аж ахуйн нэгжийн өгдөг албан татвар чинь ерөөсө 2-3 жилийн дотор 2 дахин нэмэгдсэн. Хувь хүний орлогын албан татвар нь 2 дахин нэмэгдсэн. За дээр нь одоо суур өнүүд хөдлөөд эхэллээ шүү дээ. Дулаан цахилгаан, усны үн гээд тэр эн чинь нөгөө хөөрхөн аж ахуйн нэгжүүчид чинь зардал нэмэгдэхээр тэр ард иргэдэд хүрэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, ард иргэд хүрэж байгаа үйлчлэгэн дээр наад нөгөө нэмэгдэж байгаа мөнгөө нэмэхээр инфляц нэмэгдэнэ. За инфляц нэмэгдэхээр байна шүү дээ тийм хүмүүс тоохгүй. Инфляц байна шүү дээ те. Хинд хамгийн аймаар хүрдэг. Монгол улсны 3.5 сая хүний чинь энэ 1 сая нь нин ядуу байна шүү дээ. 1 сая энийг байна шүү дээ 22 онд Дэлхийн банк үндэсний статистикийн 2 жил тутам судалж одоо ард иргэдэд зарлаж явах хэрэгтэй. Тэгэхэд 22 хамгийн сүүлд нь 22 он зарлахад 927 мянган хүн нэг ядуу. Өөрөөр хэлэх юм бол өдрийн орлого нь $2 доош. $2 доош хүнийг орлого нь $2 доош байгаа тийм үнийг нэн ядуу гэж Дэлхийн банк үздэг. Тэгэхээр энэ иргэдэд чинь дийлэнх нэн ядуу шүү дээ. За тэгэхээр инфляц өсөх юм бол 3,000 төгрөгийн талх 3,500 болоход одоо цалинтай мөнгөтэй олсууд за нэг нэмэгдчих гэж бодвол нэг тоохгүй авчих шүү дээ. Гэтэл тэр сая хүний чинь хувьд энэ бол аимшигын амьдралд нь 10 төгрөг 20 төгрөг тутмаа ингээд тооцоолцсон хүмүүс тэр сая хүнд чинь хамгийн хүн дээр тусдаг. Энэ хамгийн аюултай зүйл байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол одоо яг тэр Монгол банкны ерөнхийлөгч тэрийг зөв утгаар нь тайлбарлаж чадаагүй. Инфляц нэмэгдэх гол суурийг хэн тавьж ийн гэхээр энэ төсвөн мөнгөнийхөө бодлогыг барьж чаддгүй, валютыгаа ханшаа алддаг, худлаа тооцоо хийдэг энэ 126 их хурлын гишүүдийн чи хийж байгаа гайн сүүлд нь одоо яах вэ гэхээр суур үнэ өсөхөөс өөр аргагүй болдог. Ингээд инфляц нь өсдөг. Нөгөө сая иргэд чинь хэд болох вэ? Сая 200, сая 300 болно гэсэн юм уу гэхгүй юу? Энэ төсвийг яагаад алдагдaltaй батлах хэрэгтэй байгаа тийм. Ер нь бол төсвийг шүү дээ алдагдaltaй бол батлах ёстой. Алдагдал гэдэг бол цэвэр өрөг тавина гэсэн үг шүү дээ. Монгол улсын чинь одоо гадаад өрийн хэмжээ бол айхтар болцсон байгаа шүү дээ. Бидний тархитлагыг угаагаал одоо гайгүй гэж хэлээд байгаа болохоос хамгийн их өртөө ийм улсуудын тоонд орноо. Манай Монгол улс маш хүнд болсон. Тэгээд байна шүү дээ тийм үү. Одоо шүү дээ жилд бид нар байна шүү дээ зөвхөн гадаад өрийнхөө хүүгийн төлбөрт 2 их 80 орчим төгрөг төлж байна. 2-3 жилийн өмнө нэг их 80-ыг төлдөг байсан. Их 80 тэгэхээр шүү дээ ард түмэн ойлгохгүй. Их тоо юм байна. Ямархуу би бодит жишээ гэлээ. Монгол улс 330 сумтай тийм үү? Тийм. 60-70 жилийн туршны 330 сум. Нэг их 80 төгрөгөөр байна шүү дээ. 4-өөс 5 ийм нэг суманд 4-өөс 5 байшин барьчих юм байл. Сургууль цэцэрлэг юу гэдэг нь тийм. Тамгын газар өшөө юу гэдэг нь 5 байшин. Нэг их 80-аар 330 сум шинээр барих мөнгө. Тийм үү? Тийм. Тэгэхээр ч нэ шүү дээ. Бид нар 2 их 80-ыг зөвхөн зээлийн хүндээ өгж ийн гэдэг чинь 330 сум. Нэг сумдаар 10 байшин барилаа гэхэд
яг 330 сунаг цоо шинээр барих юмнуудаа бид нар ингээд зүгээр нэг жилийнхаа хүнд өгч шүү дээ. Ийм аимшигтай болцсон байж ч одоо за тэгээд дээр нь түрүүнд би ярьсан шүү дээ. Ард иргэдийн зээл нь бүр тэрнээс аймаар болчихлоо. Гадаад зээлийн төлбөр шүү дээ. Дотоод ус байгаа даа тийм. Дотоод байгаа. Тэгээд энэ ард иргэдийн өөрсдийнх нь өр зээлгээд дампуурсан юм болж шүү дээ. Улсаараа дампуураад ард иргэдээрээ өрхөөрөө дампуураа. Энэ чинь би бол шүү дээ тэр болоод байна уу юу? Үгүй ээ тэр одоо шал тэнэг юм байна. Тэр юу энэ нь шүү дээ улс орны чинь бодлого буруу явж байгаа юм байна шүү дээ. Ингээл ерөөс ард иргэдийн амьдралээр л гарна. Түүнээс гой шүлэг өчөөд кофе хүнтэй уун солиорл ийм яриад одоо хэмжигдэхгүй шүү дээ. Энэ чинь ард түмний амьдрал. Одоо бид нар ингээд яг хотын төвөөр явж ин сайн мэддэггүй. Энэ гэр орол руу ийшээ гараад амьдрал нь туйлын хүнд маш хүнд байгаа. Тэгэхээр энэ одоо энэ ард иргэд өрхийнхөө орлогыг сайжруулах, аж ахуйн нэгжигээ олон болгох ийм бодлого ярьж явах ёстой хүмүүс маань өөрсдөө бидэрт мега төсөл гэж яриад л би наад их гоё яриад байгаа мега төсөл харж байгаагаа 3 жилийн дараа нэгийг ч хийж чадаагүй гэдэг би бат итгэлтэй байна. Нэг 14 мега төсөлч одоо багцлаад нийт дүнгөр одоо хэд болчиход байна? 120 их 80 шүү дээ. 120 их 80. Улсын төсвөөс чадахгүй. Төсвөөр эднийг хийж чадахгүй зүгээр өөрөөсөө болохоор яг юу гэдэг вэ? 32 их 80 байгаа тийм. Осын 34 их 80. Тийм. Тэгэхээр нааж фантастик байгаа ч. Тэгээд ийм авилгал нь соёл болсон манайх чинь. Тэгээд гадаад тэмцээ ялцсан гэж хэлсэн шүү дээ. Авилгал ялцсан. Тэгээ кофе уугаа яваад. Тэгээ кофе уугаад байгаа юм шиг үлээ шүү дээ. Им жүжигчийн им одоо нэрээ нөлөөд нь тэгжээлээ шүү дээ. Ард түмнийг нэрээ өстө жинхэнэ талгой дээр нь бааж хийж шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Нэг нөгөө хэлэхдээ иргэдийн амьдрал бол түүлийн хүн байна гэдэг энэ тоонууд хэлээд идэв. Би дандаа тоон дор жишээ авдаг учраас тоон дор эсвэл намайг хотлоо хэллээ тэглээ гэж хүмүүс хэлж чаддгүй. Би дандаа статистик тоон дор ажилладаг учраас даваад ирж танаас нэг асууж. Энэ нэг юу яагаад байгаа шүү дээ. Нөгөө малчтын хоршоодчдын хөдөлгөөнөөс сая баахан мөнгө гаргасан шүү дээ. Энэ чинь банкуд олгож байгаа шүү дээ тий. Банкуд олгоод нөгөө хүүгийн нь шүү дээ. Хүүгийн тал хувийн төсвөөс гаргаж байгаа. Талын яг хуу 15-6% хүүтэй зээл болчихж шүү. Тэгэхээр нэг 10% ч юм уу төсвөөс төлөө 5% тэр зээл авч байгаа хүмүүс төрж байгаа. Тэгэхээр энэ зээлийг аваагүй байсан хүмүүс нь одоо тэр дотоод зээлийн хүүгийн төлбөрт төлж ин тий. Төлнө. Одоо тэр малчтын зээлэнд оролцоог өсөн ч гэсэн энэ зээл улсаараа төлж байгаа. Улсаараа төсвөөс өгж ин 10% би та бидний одоо нөгөө цалин авахта орлогын албан татвар 10% тэр мэл чинь явж ийн гэсэн үг байхгүй. Энэ тэгээд бас нэг айгүй бас нэг хачин юм сонсогдоод байгаа чинь зээлийн батлан даалтын сан гэдэг одоо их ярьдаг учраас зээлийн батлан даалтын сан. Тэндээс батлан даалт өгсөн тий. Тийм батлаа. Одоо би жишээ нь арилжааны махнаас нэг 100 сая төгрөг юм бол тий. Зээл авахын тулд би нэг 100 сая төгрөгөөс дээш хэмжээний баталгаа гаргаж иж тий. Тэгээ зээл авах шүү. Тийм. Тэгээ дээрээс нь иргэн төлөх чадвараа нотолж иж тий. Тэгээ тэнд чинь тийм юмгүйгээр баталгааг засгийн газар өгсөн үү? Тийм засгийн газраас өгж байгаа. Тэгэхээр үстэй энэ бол ерөөсөө сонгуулиар санал авах нэг арга зал байхгүй. Энэ Монгол Ардын нам 3 секторт угаасаа ингээд сонгуулийн өмнө авилгал гэж хэлж болно наадах чи. Авилгал маягийн юм өгдөг. За. Нэгдүгээрт одоо энэ төрийн албаагч 225 мянган төрийн албаагч байна. Дээр нь төрийн өмчт компани 66 мянган юу нэг 300 мянган ийм хүмүүст одоо авилгал маягийн одоо саналаа надаг өөрөө гэсэн ийм мөнгө өгдөг. Тэр нь дандаа төсвөөш шүү. Бидний төлөх татвар төлөхчтэй мөнгөөр. За сонгуулийн өмнө 10-аас 20 зарим одоо хөдөөний төрийн албаагч 40% ийм цалин нэмсэн. Энд чинь ингээд 300 мянган хүнд ингээд цалин мөнгө нэмээд сонгуулийн өмнө баахан мөнгө өчөж байгаа юм. За дараа нь одоо яриад байгаа тэр хөдөө байгаа энэ малчид нэг 300 мянган малчин байна шүү дээ. Тэд нар чинь бас авилгал өгнө. Тэрнэндээ болохоор одоо тэд нар угаасаа зээл авъя гэж хүсээгүй байж байгаа. Зээл авчих бүх юм эрсдлийг чинь бид нар даачна. Тэр хүүгийн чинь бид нар төлчихнө гэдэг байдлаар 5 их 80-ыг тэр хөтөлбөр чинь ингээд хэрэгжээд 300 мянган малчдыг яачиж байгаа юм. Авилгаж байгаа. Өөртөө санал өгүүлэх юм. За 3 дахь нь бол тэр тэтгэврийн ахмадууд 100 мянган төгрөгөөр нэмлээ шүү дээ. Бидний татвар төлөгчтэй мөнгө 100 мянган төгрөгөөр манай намд өгөөрэй гэж. Ийм 3 том сектор буюу сая 100-аад ийм санал өгдөг хүмүүсийг ингээ авилгадаад ингээ мөнгө өгчих юм бол өгнө гэдэг ийм л тооцоол байгаа болохоос биш улс орны ирээдүйд эн чинь маш хортой юм шүү.
Энэ инфляц өссөн шүү, ард түмний амьдрал хүндрэн шүү, татвар төлөгчдийн мөнгөөр ийм шийдвэр гаргаж болохгүй штэ гэдэг ийм том дүрмүүдийг одоо бичгтэйгээ хууль дүрм бос тусуудын мөрдөг дүрмийг бол ингээд зөрчөөд ингээд ард түмэн ч ойлгохгүй баярлаад алгадчихад авах юм. Ийм байдлаар одоо энэ яос улс орныг сүрүүлээд дуусчлаа ш. Тэгэхэр чин валютын ханш нь өсөхгүй яах юм. Дотоодын дэд бүтээгдэхүүн тэр магтгал өсөхгүй яах юм. Зүгээр ямар ч одоо байж нэмэн өртөх бүтээлгүйгээр зах зээл рүү мөнгө өрөөсөө оруулж болдгоо. Энэ нь бол дэлхийн бүх улсын хатуу чанд мөрддөг ийм хууль дүрм. Яа гэх юм бол эн чинь 6 сарын дараа жилийн дараа инфляц өсөөд инфляц бий болоод энэ мөнгөтэй ч холбоотойгоор эдгээр сул орсон мөнгөтэй ч холбоотойгоор инфляц өсөөд нийтээр тэр амьдрал иргэдийн амьдрал хүндрэнэ. Одоо энэ санал авахын тулд 3 сектор мөнгө цацсан чинь эн чинь бүх Монгол 3.5 сая хүний амьдралд өнөөдөр талхны чинь үнээр тэр нэмэгдсэн цахилгааны чинь үнээр ингээд нэмэгдэл нь бид нар дээр ирж байгаа байхгүй. Энэ буруу шийдвэрийн чинь үр дүн чинь ингэж ирдэг юм аа гэдгийг л одоо бид нар ойлгох хэрэгтэй байна. Энийг бол ер нь хуульчлаад энэ хатуу хуульчлаад үндсэн хуульдаж баг оруулах хэрэгтэй байл. Тэгэхгүй бол энэ байдал бол сүүлийн одоо миний мэдхийн одоо 3-4 сонгуулиар давтагч байна. Энэ дээр бол одоо тэр энэ нам гэдэг яриад байх юм чинь байхгүй. Одоо тэгээд тэр нам энэ нам гэчээр ус төржин гэдэг янз янз юм яриад. Миний нөгөө хэлэхэд ус орноо сүрүүлэх энэ намын толгойд эдийн засгийн одоо боловсролтой удирдлагын хүн баймаар байна. Миний нөгөө хэлэхэд аль намд энэ удирдах байгаа нам дотор ажилладаг хүмүүс алга шүү дээ. Усаар надад болж байна. Таама отогчулуу даагам бол дахмах гэдэг. Манайс чинь тэгээд шийдвэр гаргах манайсыг танарыг чинь оруулмаар байгаа. Хамгийн одоо тэр чинь шүүмжлээд ингээд бид нар чинь зүгээр ус орныхоо ирээдүйн төлөө шүүмжлээд ингээд ярьцгаар биднийг доромжилж чинь биднийг шүүмжилж чинь бид нар одоо юу ингээд ордог ийм зовлон. Миний нөгөө хэлэхэд бидний одоо би бол одоо Монгол улсын ирээдүй санаа зовж байгаа. Монгол улсын ирээдүй бол асар хэмжээний өр төлнө. Энэ 35 тэрбум чинь бид нар төлөхгүй шүү дээ. Бидний үеийнхэн шийдвэр гаргаж ийм хөрөнд оруулаад бидний үр хөвгтүүд төлнө. А тэр үед бол манай үр хөвгтүүд мэдээж асууд та нар яасан юм бэ? Хичнээн тэрбум долларын одоо баялаг. Би нэг тооцоо хийхэд нэг 10 жил 100 тэрбум долларын одоо байгалийн баялагаар бид нар гаргаж зарсан юм байлээ. 100 тэрбум доллар гэдэг бол одоо шүү дээ. Өмнөд Солонгос одоо хөл дээрээ зогсох одоо ийм одоо дэлхийн экспортлогч орон болох мөнгө шүү дээ. Гэтэл өнөөдөр та нар хардаа 35 тэрбум доллар 100 тэрбумыг олцоод 35 тэрбум долларын өртөө байж гэнэ гэдэг бол энэ улс орныг яаж бодоо болгосон ямар тэмгүүд удирцсан энэ зүгээр тоо харуулдаг байхгүй. 100 тэрбум чинь доллар чинь аль хугацаанд цуглуулж гаргасан мөнгө вэ? 10 жилд. Сүүлийн 10 жилд. Энэ 100-аас илүү болцсон байгаа. Би энэ чинь өнгөрсөн жил мөлийн тооцоог өнгөрсөн жил би тооцчихсан 13-аас 23 онд байхаа. Тэгэхэд 100 тэрбум. Би нөгөө баялагын сангийн хууль хийж байхдаа тооцоо гаргаж ирсэн. Тэгэхэд 100 тэрбум байж тээ. Тэгтэл бид нар 35 гоо одоо энэ чинь 100 мянган төгрөгийн мөнгө авчаад би нөгөөтөө гүйж гараад ингээд идэж ууж хаяад тийм үү. Тэгэхээр дээрээс нь найзаас 35 мянган төгрөг зээлчээд ингээд гөлөөчөд өглөө ороод ирж байгаа архичин хүн шиг л байж шин. Монголын төр архичин одоо хүншгэл ийм л төр бид нар удирдуулаа явж шин. Энд чинь үгүй хэлэхгүй яах юм. Би эдрээс айхгүй шүү дээ. Хэлэхгүйгээ хэлнэ шүү дээ. Хинээс найдаг юм. Энэ улсын төсөв одоо ингээд тодтол хийлээ. Тэгэхэд эн чинь жилд нэг удаа тодтол хийх хэрэгтэй. Одоо тэгээ яах вэ? Одоо яг тодтол хийх нь тодорхой. Ягаад тэгэхээр нөгөө газрын хөрсөндөө бууна гэсэн үг байхгүй. Ягаад тэгэхээр бид нар одоо нүүрсээ буруу тооцоолсон юм байна. Нүүрсний чинь орлого бүрдэхгүй юм байна. Гэдэг байдлаар ингээд эхлээд нэг тодтол. Яг хөө зарим жил хоёр ч тодтол хийжсэн юу байгаа шүү дээ. Ер нь бол шүү дээ тийм ээ. Тодтол хийнэ гэдэг бол тооцоол буруу. Нэг жилийнхэн тооцоолыг хийж чадахгүй юм л гэж ойлгосон. Нэг жилийнхэн тооцоолыг хийж чадахгүй гэж та нар байна шүү дээ тийм ээ. 14 мега төсөл хийж чадлаа юу? Зүгээр л маш энгийн ойлголц. Нэг жилийнхээ олдог орлогоо тооцоолж чадахгүй. Энд чинь өөрөө толгой эргээд байх юм байхгүй. Зэс нүүрснийхөө нэг бодтоор тооцоолчиход л маш тодорхой хийчихэр ийм төсөө хийж чадахгүй гэж тэгэл том яриад 10 хэдэн мега төсөл гээл. Яг энэ 14 мега төсөлтөр авах юмнууд байгаа. За тэр уран юу энэ болж байгаа би одоо дэмжиж байгаа. За тэр юуны эрд нүрийн усан цахилгаан станцын тэр явчих ба. Тэрийг дэмжиж байгаа. Тэр чинь хятадаас зээл мэйл нь
Тэр тэд нар хордоо яваасаа билээ гэж бодож байгаа. Түүнээс биш зүгээр яг энийг нь тэгж ард иргэдийн тархи угаах зэвсэг болгоод байгаад л миний дургу хүрээд байгаа. Түүнээс би эх орондоо хайргуудтай биш эднэрт одоо уурлаад бүхэндээ байгаад биш. Ер нь тийм байхгүй. Боддоор бид нар юмыг харддаг баймаар байна. Боддоор сэтгэдэг баймаар байна. Бид нар чинь ирээдүйтэй улс шүү. Улс орон гэдэг чинь ирээдүйн төлөө хөдөлмөр зөв шийдвэр гаргадаг болохоос биш. Өнөөдөр санал авч өнөөдөр сайд даргуулж хулгай зилгээ хийхин төлөө явдаг ийм байх юм бол энэ улс оронд ямар ч ирээдүй байхгүй гэж ингэж хардаг. Энэ 14 мега төсөл явуулахаар хүний хөгжил сайжирчна гэдэг. Энэ мега төсөл хүний хөгжлөөр яаж холбогддог юм бол? Мэдгүй би тэр их огт ойлгохгүй тий. Одоо юугаа одоо эхлээд хэдүүлээ тэр мега төсөл чинь хэрэгжих ёстой байхгүй. Энийг ерөөсөө зүгээр нөгөө Маркс юуны коммунизм байгуулвал гэж нэг ярьдаг шүү дээ. Бид нэр жоох коммунизм байгуулах юм бол ингээл дуртай юм аваад идээд байх юм байна. Дуртай хувцаа үнэгүй юм байна гэж бид нар ярьж. Ерөөсөө л тэрний одоо ингээд жаахан ингээд цам цөмсүүлсэн хувилбар байхгүй юу? Энэ 14 мега төсөл явахтаас амар болчихно, гоё болчихно. Тийм байхгүй. Би бод түрүүн жишээг нэлсэн шүү дээ. 3 бод мөнгөн шийдэгдсэн мега төслөө хийж чадахгүй хомтчиж. Одоо тэр нефтийн үйлдвэр бол ястаа харамсмаар байгаа шүү дээ. Одоо ингээд бид нар өр зээлээ төлөөд эхэлсэн шүү дээ. Чин 5 жил хүүгүү зээл тэр $1 авчаад барьж дуусах мөртлөө. Тий, барьж дуусаагүй байж захтай хүүгөө өгöd гэсэн тэнд нь барьсан юм байхгүй. Зүгээр нэг хэдэн бүлэг олсууд тэнд зүгээр иж байгаа байжтэй байлаа шүү дээ. Тэг яагаад энэ тэр мега төслийнхаа удирдлага юуг нь сольдгүй юм бүү гэдэг. Ястаа үнэхээр гайхалтай. Хариуцлага гадрууд баг батгтан буугдод манайх авилгатай ялцсан биш үү дээ жуулна. Манай авилгал сүүлийн 8 жил юу 80 хэддүгээр байрнаас 130 хүрсэн шүү дээ. 130-30. Тэгээ бид нар ч одоо Шри Ланк магтгаа нөгөө бослог гардаг Шри Ланк шүү дээ. Тэр мөртөө ойртод ирсэн байгаа шүү. Тэгэхээр яаж одоо тэр хилэн тэгж одоо хилж чаддаг юм. Тэр чинь энэ авилгатай өршлөж ганц авилгач байсан юм шиг болоо шүү дээ. Тэгэл тэр нь л одоо хүртэл авилгаа аваад байгаа юм яагаад гэдэг. 8 жилийн өмнө 8 9 10 жилийн өмнө төрөөс гараа явцсан хүн шүү дээ наад хүн чи. Тий. Тэгтэл одоо яагаад 8 жилийн бүх их мэдл одоо паркор, шүүх, ерөнхийлөгч, ерөнхий сайд бүгд энэ Монгол ардын номынхан байлаа шүү дээ. Тэгээ яагаад эдгээр ч одоо ийм сони юм ярьж идэв. Тэгэл ард түмнийхээ тархийг угаадаг ийм юмдаа их гарцсан юм байлээ. Тэгээд энэ иргэдэг нэн ядуу энэ коммунист үз суртлын чи ганц юу гэдэг шүү дээ. Ганц зарчим бид иргэд нэн ядуу байх хэвээр. Иргэд нэн ядуу байх тусмаа хувьсгалж байдаг гэдэг ийм Мао Цзэдэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хувьсгалж байдаг гэдэг. Ерөнхийдөө манай нийгэм 30 жил ардсан нийгэмд одоо бид нар одоо чөлөө зах зээлийн нийгэмд байна гэж ярьж байгаа боловч нэг нөгөө ингээд эдийн засгийн бүтцийг харахад бид нар шүү дээ социалист тийм бүтцтэй социализмын одоо улсаас хараат тийм бүтцтэй ийм эдийн засаг зөвхөн одоо нэг юу гэдэг худалдаа 8-ныхын өмнө л одоо энэ хувийн хвшлэг хийж байгаа болохоос биш төрд банк байна уу байна, төрд төмөр зам байна уу байна, төрд одоо юу байна уу хоёрч том банк байна, за төмөр зам нь байна. За тэгээд энэ төсвийн уурхаан байна. Тэр уул уурхаан тэр одоо эрдэнэт юу нь байна, нүүрс нь бүх юм байна. Нүүрсээ зөв явж ямар ч хувийн хвшлтэнд нь оролцох. Цэвэрнийх нь үйлдвэр байна, хүмүүлгийн үйлдвэр нь байна. Тэгээд энд нь одоо ингээд төрийнхөө ярьсан юмд нь итгэдэг ард түмэн нь байна юм чинь. Үнэхээр энэ ядуу ард түмэн үү? Тэгээд ингээд ард түмнийг олон л ядууруулаад зээлтэй байлгаж байгаа сонгуулийн өмнө хашгируулж нэг 5-10 цаас өгөөл дараа нь татвараар бүгднийг нэмээл буцаагаад авчиж байгаа шүү дээ. Амар өндөр хувьтай авчиж байгаа шүү дээ хамгийн гол нь. Амар өндөр хувьтай. За одоо тэгээд цахилгааны үн нэмлээгээд манай иргэд хөөрөхөөр манай цахилгааны үн 100 төлдөг байсан чи 200 болчлоо гэдэг үг. Үгүй ээ таны идэг талхаж өссөн байхгүй. Таны тэр үйлчлэгээ авдаг бүх юм чинь нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр чи эн чинь зөвхөн өөр дөрөө хараад байх биш. Эн чинь энэ суур үн ингээ хөдөлгөөр чинь таны амьдрал туйлын хүнд бол таны орлого чинь огт байхгүй болж байна. Таны одоо банкнаас зээл аваад өнөө маргаашаа зогоодог байсан чинь одоо зээлийн чинь үн өндөр болж байна. Үнэхээр нэр хүнд байна шүү дээ. Тэгээд одоо тэгээд
Энэ илбэгд орж ийг л яриад авах гэдэг. Илбэгд орж ийг амьдралаа одоо яагаад талхны өмнөөс илбэгд орж цахилгааны өмнө тэгвэл илбэгд орж ийг хэн мэдгүй энэ ерөнхий сайд чи илбэгд орж ирдэг юм байл тэгвэл энэ чинь өөрөө тэгжээд байна шүү дээ. Тэр хүүхэнтэй холбосон илбэгд орж игжээлээ. Намайг данх галч гэж хэлсэн хүн илбэгд орж игжээлээ. Уул нь би бодлого ярих ерөнхий сайд л байх юм бол өдрийн сон дээр ярьсан тэр бүтэн нүүр ярьцлага үнэхээр ховж ярьж байна уу те? Дур гутам ярилцлага болсон. Тэгээд сэтгүүлчэнд мөрчидэл сайхан долоож асуух юм. Сэтгүүл зүг байхгүй болсон. Надаа нэг ярилцчихдээ багтаал гэж бодлоо. Ахын дөрөв ганц хоёр асуулт асууж байна. Юунаас коммент хийсэн. За тэгээд угаасаа дуусчих дургаа болтой. Тэгвэл манай нэг үзэгчнээс маань асуулт асуухгүй болохоор яана энэ сүүлээ ямар гэчийн бодлого явдаг юм. Бодлогод ард түмэн бүгд оюун санаагаас илгээж тайван жагсаал хийж байгаад улсаа аврах боломжтой. Зарим хөл юм. Энэ том төслүүд нэг ч явахгүй гэж. Ер нь мэддэг юм бол ярьдаг юм штэ. Харин тийм мэддэг юм аа л яриулж байгаа. Чадахгүй дээ биш. Энэ газар хаацалж байгаа царай нэг. Энэ Монгол улсын Монгол улсын ч байх вэ? Энэ аливаа улс үндэсний засгийн газар доктортой нэг ерөнхий сайдын доктортой байхыг хэлдэг юм уу? Ямар учиртай вэ? Бодлого доктортой байх. Хууль эрх зүйн орчин доктортой байх. Чөлөө зах зээлийн тэр хуулийг зөрчдөггүй байх. Энэ л чухал болохоос биш тэр ирж очдог сайд бол огт хамаахгүй. Японы хатаанаар сар болгонд бараг шахам сайдаас олчиж чинь ёс зүйн ганц үйлдэл хийхэд нь сольж чинь өөрөөсөө тонголцол явчих чинь. Түүнээс тэр том суудал дээр хүн удаан байгаад улам ялзардаг. Улам одоо юунд ордог. Нөгөө агаарынхаа одоо магтааланда толгоо нь иргэдэг. Чинь өрөвдмөр юмдод байдаг байхгүй юу? Түүнээс гүн ухаантай мундаг хүн гарч ирээд улсыг удирдахжсэн дэлхийн түүх ерөөсөө байхгүй. Тань одоо энэ улсын төсөв хэлцэх асуудал орж ирж байна. Монгол улсын их хурл засгийн газрынхаа баг юу гэдэг нь би бол яг үндсэндээ бол нэг тийм хамгаалал газрын ажилт болсон гэж хараад байдаг шүү дээ. Хамсалтай харин тэр би бас санал нэг байна. Улсын их хурлч одоо хууль баталдаг жинхэнэ засгийн газраа шүүмжилдэг засгийн газрынхаа хууль улсын их хурлаас гарсан хуулийг хэрэгжүүлдэг нь одоо засгийн газар шүү дээ. Одоо засгийн газар нь захиалга өгөөд их хурлынхаа гишүүдийг загнаад шүүмжилсэн гишүүдийгээ баг илтүүлээд байгаа юм шүү. Бид нар одоо самбуу гишүүний тэр байдлаас харахад ерөөсөө ёс зүйн үнэхээр алдсан юм байл. Үнэхээр ёс зүйн төр биднийг удирдах чинь үнэхээр мэдлэг боловсруулгүй улс төр удирдах чинь үнэхээр ирээдүйн эсрэг одоо гэмт хэр хийж байгаа ийм хүмүүс удирдах шүү дээ бид нар. Тэр хүн чинь хамгийн амар Нобель хүн чинь миний итгэл үнэмшлэг гэдэг л шүү дээ. Энэ бол миний удирдах байгаа миний итгэл үнэмшлэг гэдэг л шүү дээ. Тийм ийм итгэл үнэмшлэг чинь хатуу энэ чинь яг ч ховрохгүй зүйл шүү дээ. 25 настай байхдаа энэ итгэл үнэмшилтэй болсон ийм сайхан коммунист итгэл үнэмшилтэй болсон гэж шүү дээ. Тэгээд ийм хүмүүстэй очиод тэгээд энэ ингээд чамд явах юм шиг байгаа юм л та. Тэгээд яагаад ингээд би алсан намын гишүүдийг байн л уриалдаг юм л та. Та нар хөө энэ нэг улс үндэстнээ үр хүүхдээ маргаашаа боддог бол энэ засаг маскаасаа гараад эсвэл энэ засаг маскаасаа зайлуулаад унгаамаар шүү дээ. Ингээд уриалдаг байхгүй юу? Яри болгон дээр л уриалдаг юм. Тэгэд аливаа юм чинь ингээд нэг учир шалтгааныг ойлгох гэж нэг асуулт орж иж байгаа юм. Одоо бид яах вэ? Том ял хэлээч гэсэн. Хэлээч гэнэ. Одоо шүү дээ энэ би яг одоо зүгээр эхлээд одоо эхний 16-аас 20 онд маш их шүүмжилдэг гэсэн Монгол ардын нам. За дараа нь бол одоо шүүмжлээд ямар ч нэмэрхүү юм. Гэхдээ би бол шүү дээ Монгол ардын нам дотор байна шүү дээ тийм үү? Зөв сэтгэдэг энэ улс орныхоо төлөө гэж боддог юм хүмүүс олон байгаа гэж боддог. Ардсан нам гэхээр л одоо хамгийн мундаг хүмүүс нь байдаг. Монгол ардын нам гэхээр тас хар хүмүүс байдаг гэж бас хэлж ойлгож болохгүй. Хэдийгээр би ардсан нам. Одоо ингээд сая чимба асууж шүү дээ. Одоо ингээд манайхан гарчмаар байхын тэлбэгдгүүгээд орчлоо. Энэ нь шүү дээ те. Манай сонгогч дуул нэг зөв сонголт хийсэн шүү дээ. 42 гишүүн гарна гэдэг бол 70 хэдтэй одоо танаа Монгол ардын нам та нар байна шүү дээ те. Засгаа барай. Яагаад гэх юм бол танаа энэ ардсан нам чинь засаг барих хэмжээнд хүрэхгүй байна шүү дээ. Энэ дэвшүүлж байгаа хүмүүсийн харалтай гэдэг дүн тавьсан байхгүй юу?
олигтой хүн амтаа алга шүү дээ дэвшүүлж байгаа. Ямар хэрүүл маргаан боллоо, юу ус орноо удирдах байх вэ? Наадвал чинь уучрааж болохгүй амтд байна. Тэр дарганы юм байна. Боловсролын сангийн зээлтэй холбогдсон нөхөр байна. Гэх мэтлэнгээр ийм маш зөв дүн тавьсан шүү дээ. Тэгэхээр бид нар биш дээ энэ хянаж явах хэрэгтэй. Бид нар энэ их найдаар гарч байгаа хулгайг нь гаргуулахгүй байхын төлөө энэ 40% гişүү явж байгаа шүү. Түүнээс өөрт нь хариж очоо тэгээд одоо манийн дуу дуулаа сууж ийнэ гэдэг бол харамсалтай шүү дээ. Энэ чинь бол сонгоцсон сонгогчдын өмнө салаавч өгч ийн л гэж би харж байгаа байхгүй. Тий яг бол ингэж болохгүй шүү дээ. Тэгэхээр би бол ерөөсөө л ийм бодолтой явдаг. Одоо яах вэ гэдэг хариулт баг наадах чинь л да. Арсан нам сөрөг хүчин дээр очиж ажлын үүд хаалга өөрөө боддоор би болно. Тэгээд яг манай ган төмрийн ураг тархинд нь хэн тэгээ очиж өтгөн шивэмцээ сөрөг хүчин байна гэхээр бүх юмыг гацаадаг сөрөө зогсдог байдаг юмаа гэд хэн очиж тэгэлцсэн. Буруу зүйлийн жадлан эсэргүүцэж зөв зүйлийн уухад нь дэмжих хэрэгтэй. Харин тийм ч учраас бид тэр 14 мега төслийг бүгднийг нь муулахгүй байгаа шүү дээ. Хэрэгтэй төслүүд байна. Ураны төсөл байна. Тэр эрдэнэ байна. Биднийг биш хяналт тавих. Тэр их найдаар хулгайлдаг. Тэр одоо хувийн хөвс саад болдог. Тэр одоо өрхийн одоо орлогын эсрэг ард иргэд нь одоо орлоготой байхын эсрэг, ажилтаа байхын эсрэг гарч байгаа шийдвэрийг бид нар тас эсэргүүцээд ингээд одоо ард иргэдтэй сонгогч олондоо бид нар тусдын болох ёстой байтал одоо өөрт нь хариж очоо тэгээд хилгүү болчлоо шүү дээ бид хэлээд хариулчлаа шүү ингээд король бол. Тэгээ одоо биднийг одоо ганц нэг шүүмжилдэг хүмүүсээ баг битээ та нар ингээд эсрэг юм яриад сая би нөгөө нэг юугаар орсон амны хөл орсон тэгсэн байлаа та. Та чинь ажилд ороогүй учраас ингэж байгаа юм шиг үү. Үгүй хүнд нь шүү дээ те. Юу их мөнгө хэрэггүй байдаг байхгүй. Би бол шүү дээ нэг ундаг жижиг машин байна. Нэг 2 3 өрөө байртай хангалттай шүү дээ. Одоо би өөр илүү юмар яах юм тийм хүүхдүүд том болцсон байна. Бүгд ажил төрлөө хийгээ явж байна. Наад байна шүү дээ те. Усаас мөнгө хулгай хийж идэх гээд. За тэгээд тэр мөнгөөр яаж хүн одоо усаас мөнгө идчихээ тийм үү? Яаж 50 вэ? Тэр чинь ирээдүйд нь тэр хүний чинь түүх бичигдэн шүү дээ. Өнөөдөр би хулгайгаа одоо 3 4 жилд хулгайгаа хамжилттай хийж болно шүү дээ. Гэтэл 4 5 жилийн дараа энэ чинь 10 жилийн дараа бүгд тодорхой болно. Мөнгө алга болдгоо. Мөнгө илэм хийж байгаа ш алгуулдаг бүгд бичээстэй байна. Одоо яг зүгээр энэ нөхдүүдийн амь тэмцээд байгаа нь их найдынхаа хулгайг л хамгаалах гэж байгаа юм шүү дээ. Би бол шууд л тэгж ойлгож байна. Энэ улс орныхаа эсрэг хийсэн гэмт хэрэгүүд нь гараа. Энэ эдгээр бол 10 жилийн дараа 15 жилийн дараа бүгд тодорхой болно. Бүгдийнх нь ирээдүйн хараар бичигдэн. Би тэнд бол итгэлтэй байдаг. Энэ тэнэг хүмүүсийн хулгай хийж байгаа шүү дээ. Яаж нойрн хүрээд юм бол би бас гайхаад иддэг шүү дээ. Ёстой нэр арай хитэж шүү дээ. Нойрн хүрээд иддэг юм бол. Одоо нүүрсний хулгай гээл одоо бөө юм боллоо шүү дээ. Их найдаар. Тэгээ шоронд хий орсон хин ч ороогүй. Хин шийтгүүл би тэн дээр нь үг хэлсэн байхгүй юу? Босоод би үг хэлсэн. Та нар биш үү төрийн хулгай 3 дахь амжилттай гэж наа чинь нэг жоохон жарахатаа ганц нэг ноцолж байгаа юу ч болохгүй та нар гэсэн яг миний хэлсэн одоо 2 жилийн өмнө гэсэн тэр яг хэвээрээ. Одоо нөгөө аюур сайхан майхны чинь юугаар яасан нүүрсээ биш нөгөө албан тушаалаа хэтрүүлэг хэрэгсэн гэдгээр л оруулаа ашигласан гэдгээр шийдсэн болохоос биш нүүрсний хулгай хинч хийгээг болж таарж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Хэдэн жолооч нар хийсэн юм шиг байлаа. Номер солио гарцсан эдэргээ ганцхан юм байна. Жинхэнэ нүүрсний хулгай чинь аптек гэрээ шүү дээ. Нууцын гэрээ байгуулж байгаад яасан. Би 5 толгоо одоо төмөр зам дээр очиод бас юу нэг танилцуулах нь ороод үтсэн. Тэр нэг төмөр зам гашуун Сүхбаатар руу тавьсан төмөр зам бол дээрэм байлаа шүү дээ. Би бол тэрийг хараад эдийн засгийн дээрэм бай. Энэ бол хизээ нэгэн цагт угаасаа тодорхой болно. Энд чинь тухайн үеийнх нь нүүрсний өмнө тухайн үеийнх нь одоо юуны 1 км барих замын өмнө энэ бүгд байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ арилахгүй шүү дээ. Тэгээд тооцоход энэ яаж дээрэм хулгай гэсэн чинь маш бага үнээр нүүрсний өмнө одоо 23 онд чинь одоо бараг $600 хүрч ирсэн. Тийм шүү дээ. Үүд чинь $50-60 зарж болдго юм чинь. Энэ 10% ингэж нүүрсээ ингэ нууцын гэрээ байгуулж байгаа зараад ингээд хамтарч идэх юм байд юм чинь бүр их найдаар их хулгай чинь тэнд байлж юу юм жолооч энэ өөрөөсөө хийсэн байл чинь нууцын амар штэ наадах чи би яг тэр нөгөө Монголын хорлогч буюу урагч гэх юм байгаад яг тэр зам дээр ноч нэвтрүүлэг хийчихсэн байхгүй юу. Та 1 км замыг би бас яг тэгж яах сонирхож байсан. 1 км төмөр замыг $800-аас $200,000 дэлхийд барьдаг юм бэлээ. Манайх чинь $2,200,000 барьсан 1 км төмөр замыг. Тэгээд та
тонн энэ $70 өгсөн мэт гэхгүй нүүрсийг офтик. Тийм. Тэгээд чинь 13 их найд төгрөг хулгай. Яг зөв. Амар хулгай гэдэг юм билээ. Тэр чи зөв тооцоо хийсэн байна. Тэр нэг халтмаа цөл цэснийхээ маань нөгөө халтмаагийн бат тулга агуу их орончол дэмжиж тэр нь хулгайлцсан мэт чинь 0.92. Харамсалтай нэр. Ингэхээр чи яаж усаар ойлгохтой вэ? Яаж энэ ирээдүй улс оронд ирээдүй байх юм бэ? Улсынхаа төсвийн 30% гэж хулгай. Гэхдээ тэр төмөр зам бас нэг одоо харамсмаар нэг юм байгаа шүү дээ. Одоо 25 онд тэр өмнөх гэрээгээр явсан бол одоо улсад өнгөл бүг орж иж байгаа шүү дээ. Шилжүүлэх хугацаа 10 жилийн дараа Монгол улсын засгийн гадар шилжүүлэх. Тэгээ тэр ирээсээ шүү дээ төмөр тэр чинь Аз зэрэглэлийн хамгийн сайн гэдэг тавьсан хамгийн муу зүгээр тийм зөөлөн холиг төмөр болсон байна гэж ярьж байгаа шүү дээ. Яста би тиймэрхүү юм сонсоход нэр үнэхээр дур айгууч байгаа байхгүй. Энд чи яаж ингэж хүн хулгай хийж болно? Нөгөө нэг 10% нэг гишүүний нэр байд. Би тэрийг одоо сүүл үед ярьж байгаас хамгийн шудраг гишүүч дээр 10% юм байна. 10% авчаад 90% устдсан юм болж штэ энэ чинь ийм одоо тийм ухамсартай улс төрч энэ улс орн чинь байхгүй болчиход байна штэ. Нөгөө бүр кэмпэн баа. 40-50% усна, 70% усна ёо. Одоо эдгээр ч мөр давраа тэр нэг ногоо автобусны чинь гэрээг нууцд оруулж байгаа шүү дээ. Чи юу гэсэн үг вэ? Автобусны засгийн гадар нууцд оруулж байгаа авсан шүү. Тагнуулын зөв. Энэ нь шүү дээ хууль хяналтынхаа байгууллагатайгаа нийлцсэн ийм том мафийн сүлжээ бий болсон байна. Бүгдний хууль хяналтын байгууллага нь одоо хамгаалдаг. За тэгээ муу ядарсан юмуд нэг 2-3 тал хулгайч гарын гавлж аваачаад 5-10 жилийн ял өгчдөг. Тэгээ них найдаар хулгайлж байгаа улс орныг сүрүүлж байгаа улсуудаа яадаг ч хамтраад юм идэх юм шиг байгаа юм. Ингээл ерөөсөө тийм л тэгэхээр чи ийм улсад ирээдүй байхгүй байхгүй юу? Юу гэж ийм улс руу гадаадын хөрөнгө орж ирэх вэ? Та эдийн засгийн мэддэг байлгүй одоо чинь 5 толгой гэснээр 5 толгойн төсөл 2004 онд Хятадтай хийхжсэн чинь элбэгдөрж Хятадын компани 49% нөгөөд монголчууд 51% авъя гэж тохирсон. Тэгээд тэр стратеги юунаас наваад үлдсэн юм уу? Нөхөр тийм ярьчдгээ. Худлаа би сонсог анх удаа сонсож байна надад. Энд чинь 2007 онд стратегийн хууль батлагдаа үстэй. Тэр наа чи худлаа хэлсэн. Тэгээд ингээд ерөнхий сайд нь барин тав ийм худлаа яриад байхаар ч одоо энэ Монгол улс ч одоо цаашаа тэгээд би тэр ерөнхий сайдын зөвлөхүүд нэг зураг юунд сошиал дээр явж л хараад байгаа утсан. Ямар юм зөвлөх юм бэ? Бараг 15 6 юм байлаа. Өө тийм үү. Тэр нөгөө нэг Монгол Ардын Хувьсгалт намд нэг уйлаад идэг нэг дэд сайт байдаг хин гэдэг лээ. Миний таних л тэр л байлаа. За. Тийм болон зөвлөхтэй байдаг. Өө 15 6 юм байлаа. Өрөвдөр яваац. Энэ ч улс орны эн чинь одоо нэрэ Монгол Ардын нам байна шүү дээ, тэ. Би одоо бас Монгол Ардын намын энэ шудраг гişүүдийг та нар жахан энэ зоригтой байгаа чи энэ улс орн чинь болохоо байлаа шүү. Наад та нар очиж ийм хүнээр одоо ерөнхий сайд тавиад байх юм бэ хэлдэг ер нь. Тэгээ энэ коммунист намын чинь нэг авах юм нь болохоор даргаасаа хайдаг. Хууль ерөөсөө тоодгүй дарга бол хууль гэдэг ийм нэг ийм өрөвдмөр юутай юм байна шүү дээ. Өрөвдмөр одоо юу гэдгийг өрөвдмөр тийм бүгдөө тийм болсон. Дарга их сайн 7 хүн л одоо их өгдөө өөдөө явдаг. Тэр улс орны ирээдүй тэр хулгай зилгээ бүр хойно байж идэг. Тийм л юм байлаа. Харин манай намынхан чинь хааж очиж тийм дуртай үедээ дарга зэрэгээ шүүмжилдэг. Дарга зэрэгнэр нь ч ойлгодог. Тийм л юм байна л та. Монголын энэ одоо энэ 24 оны 25 оны төсөв ингээ хэлцэгдлээ. Одоо 1.2 жил 2 сар дотор 1.2 их найд. Магадгүй энэ өөрөө цааш нэмэгдэх юм шиг байна. 10 их найдаар ингээд төсөв дутчаад ахаад төсвийн татвар хийгээд яваад байвал энэ одоо юу болох вэ? Энэ ажилч ийм төсвийн тухай хуулийн дээр төсвийн тухай хуулийн 34 дээр байдаг. Ямар үед тодтол хийх вэ гэхээр шүү дээ. Тооцоолсон орлого экспортын орлого нь одоо огцон дутсан гэхээр одоо бид нар 120-оор тооцож 70 болсон нь бол тодтол хийх 68 одоо юу болчихж байгаа үндэслэл болно. За дээр нь шүү дээ төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3% хүрэх юм бол тодтол хийнэ гэсэн үг. Тэгэхээр нэг их найд нь одоохондоо бол 3% хүрэхгүй байгаа. Тэгэхээр миний тооцоолол 6 сараас хийх болоо гэж бодож байна. 3%-аас дээш гараа явчихна. Тэгэхээр эдгээр тодтолоо хийж таарна. Ер нь шүү дээ аливаа төр гэдэг бол хариуцлагын асуудал. Би түрүүн бас хэлсэн хариуцлагын асуудал гэдэг. Энэ хариуцлагагүй энд тооцоол хийж байгаа улсууд нь
Туулын хариуцлагагүй юм төсвийн тооцоол хийж байгаа. Энэ дээр нь хариуцлага тооцож чадахгүй байгаа учраас энэ жил болгон алдагдaltaа төсөв бодлоо. Жил болгон алдагдлаа хаахын тулд гаднаас зээл аваад энэ ирээдүгөө өрөнд оруулаад ийм аимшигтай явж ирж штэ бид нэр. 2000 онд 1990 он юу социализмоос ч бид нар гараад чөлөө зах зээл одоо евро арчлгээд ингэ явсан хүмүүс зарим хүмүүс их дургу гэдэг одоо жинхэнэ сайхан үйлдвэр ажиллаж ирдэг байгаа. Тэгэхээр тэр үйлдвэрүүд маань яадаг гэхээр бүгд алдагдaltaа ажилладаг байсан. Тэр үйлдвэрүүдийн тэр алдагдал зээлийн Оросоос авдаг байсан. Тэр нь 10 тэрбум доллар байсан байхгүй юу? Тэр 10 тэрбум их өргөд яриад идэг ш. Тэгсэн тэр чин дандаа одоо бид нар нөгөө алдагдaltaа үйлдвэр тэр гой сайхан гэж яриад байгаа үйлдвэр бүгд алдагдaltaй байдаг. Одоо тэр гутлын үйлдвэрүүдийн байгаа тийм гутал хийх юм бол хэн ч үсэхгүй шүү дээ. Хэн ч яахгүй шүү дээ. Одоо энэ цахилгааны үн нэмээд байгаа чинь нөгөө тэр үеийн одоо 60 70 оны тийм хуучин технологиор энэ цахилгааны дулааны 3-4 дугаар саслаас орсуудаар хийлэгдсэн. Тэр нь айгүй их өртөгтөө ийм байгаад одоо энэ юуны чинь цахилгаан махалгааны чинь юм яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ бол социализмын үед бол Оросоос зээл аваад тэгэл зүгээр хиймлэр хүмүүсээ нэг тодорхой хэмжээний нэг 5-аас 10 долларын цалинтай ажил хойд солонгос шиг л байсан байхгүй. Зөвхөн одоо амин зогоох тийм ээ. Амин зогоо хоолнд нь хүрээл иймэрхүү байдалтай. Тэгээд зээлээр явж байсан. Тэр нийгэм нөгөө зээл өгдөг Орос нь хүндрээд эдийн засаг нь хүндрээд ингээд тараад байхгүй болсон юм чинь Монгол яах юм? Ямар юмныхаа коммунизмаар цааш өөх мөнгө нь байхгүй юм чи өгөхгүй юм чинь бид нар яг одоо юу гэдгийг бусд улсууд шиг одоо өөрийнхөө амьдраад орлогоо олдог ийм л байхын тулд ингээд хүсээгүй чөлөө зах зээлийн нийгэм л орсон байхгүй. Гэтэл бидэрт буруугаар тайлбарлаад хэдэн танхаа залуучууд гарч ирээд их муухай нийгэм лөө орцсон юм шиг ингээд ингэж яриад байдаг байхгүй. Бодит байдал дээр эн чинь зөөр нөгөө үнэнд гүйцэхтэд тэр тухайн үед илэрхийлэл нь бол яг тэр Батүл элбэгт орж одоо хинч байж магадгүй шүү дээ. Тэр хүмүүс байсан тийм үү. Одоо тухайн Чинбат тэр үед одоо залуу 90 онд сайхан залуу байсан бол бас ингээл өндөртөд бодит байдал дээр эдийн засаг нь угаасаа ингээл байхгүй болсон юм байхгүй юу. Түүнээс тэр хүмүүс гарч ирээд дураараа их гоё байсан юмнаас нь салгаад ингэсэн юм юусоо биш. Тэгтээ тэргөө нь Орос ч өгдөг зээл нь байхгүй. За чи 10 тэрбум доллар өг. Бид нар өөртөө мөнгө бид нар баларлаа та нарт одоо агч мөнгө өгөхгүй гэсэн юм байхгүй. Тэгэхээр чин тэр готлын өдөр чинь цалингаа тавьж чадахгүй болно ш. Зээл авч ирсэн. Зээл нь байхгүй болсон. Зогсохгүй яах юм, тэрийг ховчлохгүй яах юм. Түүнээс хэдэн залуучууд гарч ирээд дээрмэндээ товчлоод авчихсан. Ингээд ард түмэндээ зөв юм хэлэхгүй ингээ буруу юм хэлж явсаар байтал. Хэрвээ бид нар одоо энэ Европын орнууд чиг энэ Польш, Унгарын шиг байсан бол маш хурдтай хийцэн бол ард иргэдэнд дэмжиж явцсан байсан бол бид нар ийм хүнд байдалд орсон. Ийм их зээлтэй, ийм их ядуу иргэдтэй, ийм их одоо өртөө өрхүүттэй байх хэрэг байсан. Одоо бидэрт үйлдвэрлэж чаддаг нь юу ч алга шүү дээ. Тэгээд нэг юм ба ерөнхийдөө яриагаа юу яагаад та түрүү ярьж тойлоо яриа эхлэхээс өмнө ярьж байхад коммунистууд чинь баг нэг юм ер нь дарангуулагч нэг дайсан гаргаж ирээд тах ингээд. Тэгээ одоо элбэгдүүлжгээд нэг дайсантай л үзүүлээ л да. Тэгэл хизээ дууссан байгаа энэ дайсан. Дараачийн дайсан хаанаас хэн нэг төсөөлж байгаа бол та ер нь төсөөлж байгаа юм байна. Энэ одоо эдрэнгээл одоо Монгол Ардын намын энэ элбэгдүүлжд одоо дахиад ямар 10 жил байлталтай юм шүү дээ. Одоо аливаа юмд нэг бас хэмжээ хязгаар гэж байдаг. Одоо 10 жил ажиллаа өгцөг нэг 10 жил нооллоо. Одоо тэгээд иргэд нь ойлгох байлгүй дээ чинь. 10 жил эдгээр бүх эрх мэдлийн өглөө шүү дээ. За тэгвэл үнэхээр тэр элбэгд орж болохгүй байсан юм бол шийдэх юу хийсэн яасан хийсэн юусоо тийм байхгүй шүү дээ. Ингээл бүх юмыг элбэгд орж дээр яагаад энэ сүүлийн 8 жилийн үнэмлэхүй 9 жил үнэмлэхүй эрх эднэрт байлаа шүү дээ. Энэ улс орныг аятайхан болгочих. Энэ аж ахуй нэгжийг зээлгүй өргөө үйл ажиллагааг сайжруулах зөв зүйтэй хууль баталж байгаа. Энэ өрхийг одоо ингэж зовоолгүйгээр одоо үргэлж зээл мөнгөндөө дарагдсан ийм амьдрал байхгүйгээр болгочих. Ийм сайхан алтан боломж. За үүлэн чөлөөний нар шиг гэдэг юм да. Ийм сайхан боломжийг бид нар сүүлийн хэдэн жил алдчихлаа шүү дээ. Манай эдийн засаг бол маш ойлгомжтой байдсан шүү дээ. Зис нүүрснээс хараад тэгээд нүүрсэн $600 хүрч яхад 50-60-аар зарж байсан юм байна.
зэсийнхэн 10,000 гарцсан байж 6-7,000-аар заржсэн. Инхээр чинь энэ усаар яаж вэ? Тэгээд дээр нь их найдаар хулгай хийгээд дээр нь хариуцлахгүй төр энэ чадваргүй усуудаар удирдаад энэ цүнхөөрээд хүн долоогоо дарга гээд алга ташаа явж идэг сургууль соёл төгсөөгүй боловсралгүй мэдлэхгүй усуудаар удирдуулахаар үр дүн нь ерөөсөө өнөөдрийн нөхцөл байдал байхгүй юу? Ус орн хэмжээшгүй хөрөнд орцсон. Өрх айл нь хэмжээшгүй өрөнд орцсон. Аж ахуй нэгжүүд нь өрөнд орцсон. Бүгд төр өрөнд орцсон байна шүү дээ. Ийм нөхцөл байдалтай амьдрал нь хүнд, инфляц нь давтсан, валютын ханшин сансарц хатцсан тийм үү? Одоо туйлын хүнд биш дээ. Одоо тэтгэврийн ахмадууд нь юун одоо барууныхан шиг гадаадаар зугаал явж өөрийнхөө уудаг юм даралтныхаа юм явж чадахгүй ийм нөхцөл байдалд орцсон байна шүү дээ. Энд чинь одоо сүүлийн 8 жил 10 жил одоо их мэдлийн 100 өгсөн Монгол ардын намыг муулах ёстой болохоос биш. 90 сар бол ухаантай хүн шүү. А түүнээс өөр нэг юм гаргаж ирээд одоо элбэгд ордогцсон гэх тэр гадаад явж байгаа хүн ингэсэн гэж ярьдаг бол одоо зүгээр л ард түмнийгээ доромжилж байгаа нэг хэлбэр байхгүй. Эдгээр тэнгийн эдгээр гуйлах чи эдгээр юу хэлжсэн чи яадан гэдэг ийм байдлаар хандж болохгүй. Энэ харин энэ хандлага өөрчлөхгүй бол Монгол ардын нам явахгүй шүү. Одоо энэ улс орны чинь амьдрал хүндэрчлээ. Ард түмний чинь амьдрал хүндэрчлээ. Аж ахуй нэгжүүд чинь туйлын хүндэр. Одоо ингэж худлаа ярихаа болох хэрэгтэй. Одоо энэ Монгол ардын нам одоо 70 хэдэн суудлын нөхцөлийн дотор руу ятгатай яриад нэг аятайхан хүн гаргаад тавьчихвар байна л гэж би харж байна. Ойрын зорилт бол. Тийм. Тэгээд одоо энэ ардсан нам нь сүр хүчин шиг байгаад энэ хулгай зэлгийг нь зэгцлэмээр байна шүү дээ. Одоо энэ их найдаар ятгатай хулгай гарах юм. За тэр юмаа бүр байж болог зүгээр. Их найдаар хулгай. Энэ чинь улс орны хөгжил үнэхээр гамшиг болгож штэ гэдгийг л бид нар хаана ухаарах хэвээр. Монгол ардын намын ч ойлгох хэвээр, ардсан намын ч ойлгох хэвээр, ард түмэн ч ойлгох хэвээр гэж би ойлгож байна. Тийм. За баярлалаа. Тэгээд төвлөрөл дунд энэ хүрээд өндөрлөж байна. Оюун батхан түн юм ярихчихсан уу? Тэгээд одоо өндөрлсөн дээ. Цагаар өндөрлөж тэгээд ер нь ихтэй хамгийн том эффектүүд нь гараад эхэлсэн л шүү дээ, тий. Бүхэн шүүн аюул хурдтай өсөж шүү дээ. Тийм энэ чинь одоо угаасаа тэр толгоогүй хүнээр удирдуулж явсан чинь ингээл толгоогүй хүнээр удирдуулахаар байна шүү дээ, тий. Хин дээр очтгүй хэр ард түмэн дээр л ард түмний амьдрал дээр аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд орж гай болдог. Энэ бодит жишээ нь ингээд бид нар дээр хэрэгцээ явж байгаа. Өнөөдөр сайхан яриа боллоо. Тэгээд төвлөрөл дундын хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр талхны үн нэмэгдсэн чинь, өнөөдөр цахилгааны үн нэмэгдсэн чинь, өнөөдөр амьдрал чинь хүндэрсэн чинь, өнөөдөр үр зөөлөлтөй болж ахуй амьдралд оройтж байгаа. Тэгээд өнөөдөр улсын үр ингэж нэмэгдсэн энэ хэдий их 80 төгрөгийн 2016 оноос хойш исэн хулгай дээр чинь элбэгдүүлж гэдэг хүмүүс ерөөсөө болоогүй шүү. Одоо энэ засгалж байгаа засгийн газрын тэр хүн гэдэг нойд элбэн сүүлийн 5 жил засгаллаа. Монгол улсын ахуй амьдралын хогийн савл боллоо. Тэг хинээс хариуцлага нэх мэддэг хэрэгтэй байгаасаа л гэж хүсэж байгаа юм. Тэгэд 2024 оны 4 сарын 27-нд манай эрхчлөө төвийнхэн санаачилж байгаа ах нарыгаа Хүлэгбаатруудаа хамтдаа морондоо мортигээд тэр тухайн үеийн 90 оны арц хувьсгад орж ирсэн ах агч нарыгаа уриалж байгаамаа. Тэгээд 4 сарын 27-нд бүгд өөрсдийнхөө дахиад нэг өөрчлөлт хийхийг уриаллаад өнөөдрийнхөө лавыг өндөрлөё. За баярлалаа.